За манай Аригун подкастын маань зочны болон эхэлж байна. Тэгээд өнөөдөр манай Дашцэвгийн Мөнхбат найруулагч маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд та бүхний мэдхээр, миний мэдхээр ээжийн дайсан, микроны босс гэл маш олон кинонуудыг найруулсан хүндээ. Тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа хаа. Баярлалаа. Энэ подкаст гэдэг юмд намайг урьсанд бас баярлалаа. Би бас мэдэхгүй юм байгаа шүү дээ. Буруу зүрх юм ярьж хөөрч магадгүй шүү. Хоёлаа одоо уртаа оож байгаа жинка алдсан заяа. Жинка алдсан тэр алдсан. За манай ивент тэтгэгч Gourmet компани ийм гоё пив байгаа хаа. Тэгэд хоёлаа гоё яриагаар тулгаж байгаа тэгэхээр тийм ээ. Эндээс ха тасраал гарна штэ. Тасрах нөө үзье да. Яа. За би одоо энэ арх марх гэдэг чинь нэг 10 жилийн өмнөөс амар оддог байсан. Тийм үү. Энэ гиз дүрхээс тарих дүрх биш гэстэй муухай өнгөрч оддог байсан. Одоо байхгүй чирэгдэж өгөх гэж тэрэндээ одоо. За тэгвэл өнөөдөр сайн уунш байхаа. За. Хамгийн сүүлд хаа Халуун бороо гэдэг киног үзлээ. Би бол таны ер нь бол бүх киног үзсэн юм байлаа. Тэгээ Халуун бороо гэдэг киног үзээд би яг энэ киноны ар дээр би яг таныг найруулагчиж хүлээн зөвшөөрсөн. Ой, баярлалаа. За. Та бас олон жил чанагдсан баха. Чанагцаа. Гэтэ Халуун бороо кино бол үнэхээр одоо нөгөө бодлоос гардггүй гэдэг шиг тийм кино болсон билээ. Одоо манай Мөнхбат найруулагчийн кинонуудаас одоо дуртай юм бол жишээлбэл тэгээ ер нь бол нөгөө комеди талаа илүү барьж явдаг тий комеди мөнгө штэ бас нэг даваад солих гээд бас ар гэрээ тижих гэж зайлаа тэд нар нөгөө шатах магадлал арай багтай гэхдээ ахын кинонууд бол юу юм бэ лээ IPTV зориулсан кино баг байхгүй ер нь байхгүйсэн штэ дандаа театрикал релиз тэгэхээр ерөнхийдөө комеди төрөлтөө бас нэг яг комеди салбарт яг чанартай комеди хийдэг продакшн цөөхөн байгаа штэ. Би бол таны комеди кинонууд бол дуртай. Яг үнийг хэлгээд. Гэхдээ эсэргээрээ бас миний подкастын хамгийн шийт кинонуудын ганц хоёр нь явж илээ. Үш байлгүй яа тий. Ахад өөр шийдсэн ирсэн штэ. Тэр чи өөрөө мэдхий юм чи тэгээд тэрнээс үүдээ. За тэр яах баха. Халуун бороо киногоо яриа ойлаа. За Халуун бороо киног үзсэн. Заашгүй. Ерөнхийдөө өнгөрсөн жилийн 1 сард билүүдээ нэг өглөө сэрсэн чинь Facebook руу утас руугаа ингээл орсон чинь ингээл story, post, news feed тэр чигтээ гал болсон байсан шүү дээ. Тэр бол үнэхээр амар одоо манай Монгол улсын түүхэнд бас үлдэх нэг хар өдрүүдийн нэг шүү дээ. За энэ киног ерөнхийдөө тэр үйл явдлаас сэтүүлж хийсэн үү эсвэл ерөнхийдөө та одоо энэ гал командийнхныг одоо яг энэ халуун одоо энэ юун дээрээс нь харуулъя гэж бодсон уу? Гэхдээ тэр бол мэдээж тэрэндээ сэтүүлсэн л дээ би. Тэр үед яг нөгөө 23 4 жилийн 1 сарын 23 чинь бол би энд байгааг байхгүй гадаад байсан. Тэгээд өглөөнөөс ирсэн чи яг тийм битүү гал болцсон байгаа юм чи. Юу болцсон юм бэ? Монгол улс сүрцсэн юм шиг нэг тийм амар юм болцсон байхгүй. Тэгээ би ямар амар юм болсон бэ гэсэн чинь нөгөө бичлэгнүүд нь байгаал яг тэр дэлбэрж байгаа юунууд нь те бичлэгнүүд нь яг тэр 3 хүнийг ингэж нэлж мэлж байгаад ёо амар юм байхгүй. Тэгээ би өдөржингөө батсан ер нь. Өдөржингөө бодоолээс. Тэгэл орой нөгөө тэр чинь аяллаар авсан байхгүй. Тэгээ би полици манайхан хүүхдүүд бүгд ингэж аяллаар яваад би өрөөндө буудалтаа үлдээл юм бодоод суугаасан байхгүй. Яваагүй манайх ингээл зугаалж муугаалаад яваад гэсэн. Би тэгэл бодоол байж байгаа. Ер нь гал сөнөгчийн тухай цэвэр яг гал сөнөгчийн тухай кино байд юм болов уу гэд. Надад бол мэдэхгүй би бол мэдэхгүй байна. Зүгээр онцгой байдлын нөгөө тухай кинонууд байдیں۔ Одоо онлайн ч гэнэ өөр тий өөр кинонууд байдیں۔ Тэгээд би цэвэр яг гал сөнөгчөө барьсан кино байна гэсэн чи би л мэдэхгүй. Тэгээд би ер нь хийяал гэж ер нь бодсон. Яг тэр хүмүүсийг баатарлаг үлсэнд яаж хийж байгаа л би гаргамаар санагдсан ер нь бол. Тэ? Инх цагийн Дайны Баатрууд одоо тэ? Инх цагийн Баатрууд оо. Тэ? Тийм. Тэгээд ерөнхийдөө яг гал сөнөгчийн бүр яг энэ гал сөнөгч гэдэг хүмүүсийн ард гэрийн амьдрал ямар байд юм бэ гэдэг юмнууд бас харагдчихсэн шүү дээ. Зөвхөн ажиллаа хийж байгаа. Киногоор нөгөө
одоо бүгд ингэ мэдэх байхгүй гал сөнөгч юу гэдгийг те. Юу гэдгийг мэднэ хүн авардаг, хөрөнгө авардаг. А би гэхдээ энэ киногоор зүгээр мэдрээсэй л гэж утсан. Харах биш. Зүгээр мэдрээсэй гэж утсан байна. Тэгээ яг үнэхээр хэцүү байдгийм байна гэдгийг л жоохон дотгошоо л ойлгуулчих л гэж бодохгүй ер нь бол. Тэрнээс чи нөгөө лаглаг бичлэгүүд тавиад байвал тавиалах тий. Тэгээд яг нөгөө арын амьдралыг нь харуулсан гэж би сая хэлсэн шүү дээ. Хичнээн мундаг галс өнөөгч тий. За одоо жижигчин Эрхэн Баяр ахын дүр дээр ярихад л домог биш тэр хүн тий. Тэгэхэд тэр хүний арын амьдрал болвол бүр би бараг ингээд эхлээд нэг гэрийг нь харуулхад энэ 90-ад оныг харуулсан кино байна гэж бодсон бохгүй юу? Гүү тэгсэн чинь тэр 90-ад он биш гэдэг нь зөвхөн зурагт л байсан. Тэр зурагт хэрвээ хавтгай биш байсан бол за энэ 90-ад он байна л гэж харахаар одоо арын амьдрал бол тийм л биш үү? Тэгэхээр тэр нөгөө одоо төрийн албаны гэдэг юм уу те ерөнхийдөө арын амьдрал бол гал сөнөөгд өчнөө хүний аймнаас эд хөрөнгийг аварч явлаа гэдэг тэр хүний амьдрал бол дунджаас дээшлдэг юм байна гэж ойлгосон. Тий. Энэ эдгээр чинь би тусдаа хүмүүс гэж ойлгоод байгаа байхгүй юу? Нэг бодлын тэнэг байгаа байхгүй юу? 2 амтай мó 3 амтай мó өөр амьдралгүй юм уу те? Тэ. Нэг бодлын ингээд өөрх амьдрал гаргуунд гарцсан. Тэгээд тэд нар мэдээж улсын ажил хийгээд сайхан амьдрий гэж гал сөнөгч болохгүй байхгүй юу хүн? Тэ. Зоригтойгоо батлах гэж тэгж гал сөнөгч болохгүй байхгүй юу хүн? Тэ. Эднэр чин хүсэл байгаа. Ер нь гал сөнөгч болох чин хүсэл байгаа. Тэгээд нэг үед амьдсан хүмүүс байна те. Яг тэгээ яг ингээ хүмүүсийг хараад гой бахархаад эднэр шиг гой мундаг хүн болохыг хүсдэг хүмүүс ч байна те. Тэгээ тийм учраас би яг нөгөө тэр хүмүүсийн чин хүслээр ажил хийж байгаа эднэр. Яг өөрийнхөө дотроор ажил хийж байгаа. Тархиар биш зүрхээр ажил хийж байгаа хүмүүс байхгүй юу? Тий. Тэгжээж эднэр энэ ажилдаа үнж ханддаг баг. Тэр өргөсөн дангарахтаа үнж байдаг баг гэж боддог. За яг ахын арын гэрэл над руу жоохон нүдэн дээр буугаад таныг харж чадахгүй арын гэрлийг ч л хараа яриад танаас ч бүр гэрэл цэцраад байгаа юм яа. Тэгдэж штэ. За халуун бороо киноны кастингийг хэрхэн яаж сонгов? Тэ энэ кастингийг бол би зохиол ер нь залуучуудаа энэ нөгөө онцгойгч чинь ер нь 40-өрөөл ер нь гараад дэтгэвэр гарчиж байгаа байхгүй хүмүүс чи. Тэнгүүч яг тэр тасгийг үзүүлэхэд бол дандаа залуучууд байх хэрэгтэй болж таарад. Тэгээ би зохиол явчиад залуучуудаа бүрдүүлэхдээ Засчгэр гэдэг жүжигчнээс эхэлсэн. Тэр жүжигчин бол намайг зохиол бичгээс өмнө би тэр жүжигчийг харсан байсан тий. Ахын дөө бие бэлтжээ. Тий гимнастикт жав, фитнес жав тий бие бэлтжээ. Чамд ахын гоё кино инээ. Окей ах гэд. Заач бие бэлдсэн. Тэгээд засаатай уулзаад залуу жүжигчтэй ярилцсан. Хэнийг вэ? Яах ойлаа. Тэ. Засаа юу? Тэ, зээгээр хэлж бол тэр. Тэ, засаа. Манай засаа тэ. Тэгээ бид хоёр чинь залуу жүжигчтэй бүрдүүлээд. Тэгээ нэг яг үннийг гэлч энэ дэр. Манай Эрхмээгийн дүр дээр цэрэн болд байсан. Бид нар зураг авсан. Эрүүл мэндийн шалтгаанаар болсон. Тэ. Юу эхэлсэн багт нь. Эхэлсэн багт нь эрүүл мэндийн шалтгаанаар болсон. Тэгээд Эрхмээгээ бид нэр яг үннийг хэлэхэд энэ дүрийг авч би ядагтаа энэ бол онсон шийдвэр гэж бодож байгаа. Нөгөө тэнийг хүнийг тэнгэр тэтгэнэ гэдэг шиг онсон шийдвэр гэж бодож байгаа нэг би. Эрхмээ энийг тоглож ээж энэ дүр яг одоо энэ кино ингэж амилсан гэж боддог. Тий. Яг зөв. Тий. Би өөр хүн тоглосон. Би бол төсөл хэнийг тоглохыг мэдэхгүй байна яг одоо. Тий. Яг Эрхмээ тоглолцсон учраас энэ кино илүү амьд болсон гэж би боддог. Тий. Болдоотоо бас санал тавьсан. Болдоо маань ч гэсэн гой хүлээж авсан. Яг кастинг бол ерөөхдөө яг тийм байдлаар бүрдсэн. Тий. AMC одоо яг ийм мундаг жүжигчин гэдгийг би бол анх удаал одоо таны кинон дээрээс харлаа. Тийм бараг л одоо Эрхмээ ахын дараах гол дүр шахуу байсан шүү дээ. Энэ бол энэ кинон дээрх цорын ганцар романс AMC дээр явж ирсэн тий. AMC бол айгүй мундаг жүжигчин юм байлээ. Тэгээд AMC дээр хэр ажил байхаа? Би ажиллаагүй. AMC-гийн өөр юм л гаргасан би. Өөрөөрөө бай. Бити жүжиглэх гээд чи өөрөө тэгээд амьдрал дээр ямар байдэ? Тэгээ жоохон эмгтээчүүдтэй жоохон ямсгаар харьцдаг бол тэрнгээрээ бай. Тэ? Ирчүүдтэйгээ дундаа орж тэрнгээрээ л байл та. Тэ? Бити ингээл нэг жүжиглэх гээл ингээд зүгээр л өөрөөр нь л хайцсан. Тэр хүн яг өөрөөрөө л яваал тэгэл таарсан.
Тэрнээс би тэгтээ бас өмнө AMC-г өөр киног харж ирсэн. Муу байсан. In the House дээр. Ер нь тий. Муу байсан. Аа. Яасан муу байна даа л гэ тий. Тэгээд тагтаа бас сонгож авснаас зөрөгтэй шүү. Муу гэж бодчихоо тий. Бодчих. Тэгээ би яг яах вэ гэж бодоод ер нь бас эргэлж ирсэн байхгүй. Тэгээ зүгээр ер нь би бас нэг уулзч үзсээр. Мессеж чичээд ингээд яагаад ч гэсэн. Өө ахаа би таныг таньж яасан ингээл мессежээр харилцаал. Тэгэл уулзаал. Тэгээ уулзахтаа ер нь за энэ ер нь өөрөөр л байх хэрэгтэй юм тий. Илүү дотор нэг тийм хэрэггүй юм байна уу? Яг ингээл өөрөөр л байж жоохон кулийг тоглоод ч юм уу эсвэл тоглохгүй өөрөөр ингээ байхад л нэг тэгж харагдаад байгаа байхгүй. Тэгэл байж гээл окей. AMC-г бол тэгэл бас. Би бол өмнө нь бол муу өөр кинон дэр муу байхыг харсан. Тий. Тэгээ бас нөгөө найруулагч хүн чинь ер нь сайн ч муу ч тэр хүнийг ер нь л эвдэх нь одоо гол үүрэг штэ тий. Тэгтээ бас өмнө нь мууг нь хараад одоо таны кинон дээр сайн байсан гэдэг чинь зүгээр л зогсон газраа л явж гин гэсэн үг юм шүү тий. Бас тийм байж. Зүг газраа гэх юм уу тий. Тий. За би халуун бороо киног яг халуун борооч нэрийг нөгөөгүй байсан юм а тухайд. Та нэг одоо яг юм галт командын зориулсан кино хийж байгаа ч үлээ нэг юм пост бичсэн багт би тань руу биччихсэн л да. За юу кино яхаа яасан хийсэн гэд бичээд тэгсэн би танаас нэг жоохон мэдээлэл авсан. Тэр мэдээлэл донд юу байсан бэхээр тус кино нь эффект одоо VFX за тэнгуүтээ CGI гэдэг ч юм уу те ерөнхийдөө эффект маш бага ашигласан гэж надад хэлж ирсэн. Холливуудд бол жишээлбэл Кристофер Нолан биш үү те эффект бага ашигладаг, бараг ашигладаг гэдэг шиг. Ийм их гал хонортой ийм кинон дээр эффект яаж бага ашиглав. Одоо тэр гүүгээд байгаа хүмүүс орлон тоглогчтой байсан уу эсвэл өөрсдөө байсан уу энэ талаар тэг би өөрөө бас нөгөө киног айл болох бодит байхын үднээс юу баг хэрэглээ гэж бодсон л дээ. CGI те маш баг хэрэглээ. Тэр Нолан гэдэг шиг сая би нөгөө бид нар амар том дэлбэрэлт хийхгүй юу? Дэлбэрэлт хийсэн чинь нөгөө манай оператор дүүрээд та Нолан биш дээ хаа. Нолан ингэдэж та битээ ингэлдэй гэд. Тэ зүгээр фаны болгож ярьж байгаа байхгүй тий. Тэр шиг ер нь би аль болох тэр юг галуудыг бол бодитоор хийж үзсэн. Би өөрөө яг ялангуяа Монголд CGI жоохон ихтгэл өмсөл багтаа. Тий. Багтаа учраас тэр бодит болгохын үднээс тэрийг аль болох бодитоор хийжээж хүнд бодит мэдрэмж ирнэ. Тийм учраас би ер нь бүгдийн шатайл гэж утсан юм. Тэгээд бүгдийн шатаагаалсан. Гэхдээ тэгэл айжсэн ч гэсэн одоо би өөрөө дэлбэрэл ингээл энэ балга залгаамаас дэлб явсан шатсан шүү дээ тий. Айжсэн ч гэсэн тэгэл би одоо тэдний хажууд айхгүй байгаа юм шиг асуудалгүй л гэл тэгэл тий. Тэгээд том боллоонууд ингээд өрөө тавьсан. Тэрнгүүр ингээд гуурс шагаад энэ төмөр хоолоогоор аргаад цоолцсон. Тэгэл болооноос ихсрэл гал тавиал ингээл гал тавиал тий. Яг нэг тийм тэгэл юм гол тэр боллоон дэлбэрүүл жишээ нь юу болох вэ тий. Амар юм болон зөвхөн нэг юм нэг ахын газ байдаг шүү дээ. Тэр чинь нэг баг нэг айл дэлбэрсэн гэсэн. Нэг айл дэлбэрсэн чинь хаалхын зад аваад лептийн зад авсан гэсэн гэж байгаа байхгүй. Зүгээр ахын газ шүү дээ. Жижиг ахын газ. Тэгэхээр тэр 10 хэлмэлтэй газ мած ч одоо зүгээр шууд яваажин давж шүү дээ. Шууд явааж явах гэдэг тэгээ чи. Гимгүй юм шиг. За ахын кино бол одоо нэлийн эрсдэлтэй киносон галын эрсдэл гэдэг юм байсан тийм. Жүжигчид байтугай одоо онцгойгийнхан өөрсдөө магадгүй орлон тоглогч байсан бол орлон тоглогчид одоо шатхаар тийм хэмжээний маш их гал дунд үйл явдал өрнөжсэн. Даатгалтай байсан уу жүжигчид? Би гэрээ ихт нь продюсертай ирнэ хэлсэн. Аим даатгал гэрээ. Хийсэн үү яа? Мэдгүй. Би одоо хийгэрэй гэж хэлсэн. Тэр гэрээнд надад яхад хийсэн гэж хэлсэн. Тэр нь гэхдээ хүний нэг л мангар хямдхан юм байгаад гэсэн шүү дээ. 10,000 ших юм байл би халаа нэг 10,000 төгрөгөөр даатгуулсан бол хүнийхэн одоо хамгаалт буюу үнэлгээ нэг хүнийхэн амийг 1 сая төгрөгөөр л үнэлсэн байна. Тийм үү? Эсвэл тэгсэн л мэдэхгүй. Ямарч би гэхдээ бас муу санаалж байгаа байхгүй ер нь. Яг ер нь ямар зураг авалт эхлэж байгааг би өөрөө мэдж байгаа байхгүй. Амар эрсдэлтэй юм их гарч магадгүй. Амь насны даатгал хийгээрэй. Гэж би продюсерт хэлсэн. Ерөнхийдөө бол яг дүүн энэ нөгөө мөнх даатгал компанид ажилладаг байхгүй юу? Тийм. Тэгээд
Би таны кинон дээр бол яг хамгийн их одоо баг Монгол кинонуудаас хамгийн их даатгал хэрэгтэй кино бол таны кино байсан. Тий. Яг үдсэн үний хувьд бол хэлэхэд Ямар ч орлон тоглогч болж байхгүй тэд нар чинь. Тийм. Даатгалын эрсдлүүд донд маш олон эрсдэл байдаг. Үүний нэг нь галын эрсдэл байдаг. Тэр хүмүүс бол шатаж өгөхөд бэлэн одоо миний харж байгаагаар штэ. Тэр чинь бүр яг л ингээл нэг алхам хүрэхгүй зайнтал гал асаад л штэ тэр хүн жүжигчтэй тий. Тэгэхээр би бол таныг бол даатгалтай байгаа болов уу гэж бодсон. Ер нь бол тийм. Яг хоо даатгалтай байсан л юм байна. Гэтэ юу хэлэх гээд байгаа вэ гэхээр продюсераас шалтгааллахгүй та өөрөө бас хүмүүсээ бол даатгалах ёстой. Ер нь бол 1 сая 10,000 төгрөг гэдэг чинь та нэг жижигчнийхээ аймыг 1 сая төгрөгөөр үнэлсэн байна. 1 сая төгрөг чинь бол хаанаач өрөхгүй штэ. Тэр хүнд асуудал үүссэн бол тий. Өө мэдхгүй ямар ч нэг тиймэрхүү үн сонсгдсон. За тэгвэл тэгэл яагаад надаас гайгүй юм бэ штэ гэх нэг тиймэрхүү юм ярьсан. Би тэг яг тийм нарийн ширийн бол яг сайн ороогүй. Тий. За одоо ийм их гал хунартай ийм их эрсдэлтэй маш их тесрэлт, дэлбэрэлт, үсрэлт, тариалт ийм киноход хүндрэлтэй тал юу вэ? Бүх юм л хүндрэлтэй л. Нөгөө зураачтайгаа ярьсан байхгүй хүрлээ бит хоёр. Тэгсэн чинь зураач маань одоо 20-30 жил кино хийж байгаа байхгүй. Ерөнхий зураач хийж байгаа. 100 200 киноны. Тэгээд яг энэ дэр мань мэдэхгүй шүү дээ. Монголд галтай кино хийж байгаагүй ш. Би юугаа мэдхий одоо эдэр гээд. Тэ. Тэгэл бит хоёр чинь шууд махан ухаанаар яавал болох уу гэл. Нөгөө оператор Баатраагаас тэр нөгөө газар гаргадаг нэг юм авсан юм. Тэрийг аваад үлдсэн нь яах вэ? За хоёлаа. Тэр кино эхлэхэд нөгөө машин шатж байгааз, машин шатаа явж байгааз яг тэрэн дээр чинь бид нар ингээд явцсан галгууруудаар ингээд бензинээр тонголж байгаад жижигэн бензинээр тонголж байгаад тэгэл өнгөрөнгүүт нь шидэл байгаа юм чинь. Тэгэл тэр чинь очиад дэлбэрэл тэгэл тэр галын зогсоохгүй зүгээр шидэл байгаа юм чи бид нар чи тийш чи. Тэгэл операторуу дагаж явал тэгэл хажуугаас нь тэр галгарууттай бензинүүд шидэл. Тэгжээ тэр машины чинь нөгөө галын унтрах сүртэй байлгах гал тэгж явж байгаа хөөх. Тэгсэн чи яг нөгөө жолооч руугаа цад шагаад нөгөө жолооч яа тэгсэн. Янз бүрийн болсон уу ер нь? Та хийлтэй. Болсон 5 хүн. За юу болсон? 5 хүн төлөгдсөн. Хэр их төлөгдсөн? Ер нь төлөгдсөн. Одоо тэр манай зураач өөрөө төлөгдсөн. За. Нуруу хонгон дээр төлөгдсөн. Тэр нь болохоор бид нар нөгөө эхний галаа жижиг гал гэж авдаг байхгүй. Жижиг гал гэж аваад тэгээд тэр нэг айл нэг жижигхэн шатдаг хэсэг байдаг. Гардыг. Тэрэн дээр яг нэг юм жоохон метр квадрат дээр ингээ бензин цацж жагаад тэгээд тавилгууд тавьж байгаа бензин цацж жагаад тэгээд бүх хүмүүсээ гаргаж жагаад тэгээд яг манай найруулагч биш ээ. Өөцтэй юм л. Зураач. Жижигхэн гал шидэл буцаж байгаа байхгүй. Тэгс нөгөөд дэлб аваад нуруунд тамхтай болсон. Милийн тамхтай болсон. Мил кино. Гэсэн тавх шууд маа гэж ардан тэгэл тосмоос түрхэл те. Тэр үедээ тэгээ тэр үчи яг нөгөө эхний галтаа зургуун чи бид нэр амар зоригтой байсан байхгүй. Манай операторын багийнх маань зүгээр ингээд ийм банда ингээд норгоод ингээд орчё. Зүгээр угаартахгүй сайхан ингээд чийгтэйх болчихно гэд. Тэгэл орсон чи тэр гал руу ороод буцаа гүц. Нөгөө яасан гэсэн чи нөгөө энэ зураг авах боломж байхгүй юм байна. Метрийн цаана байгаа гал зураг авахгүй байгаа юм шиг. Битүү амар төнж байгаа юм шиг. Буцаал цогтой гараад. Тэнгүүл бүх зурглаачтай бүгдийг ингээд галын уц бүрэн өмсүүлээд, баг өмсүүлээд, болдоо өмсүүлээд тий. Тэгжээ тэр зураг руу оруулж байгаа байхгүй. Тэр шатж байгаа хэсгийг л нэг панорама авахын тулд тэгээ гараад ирсэн чи нөгөө юм хамгаалт дээр юм шамбэж юм байсан шүү дээ. Хайлж майлцсан ч байж гэнэ тий. Тий. Тэр хэсгийг тэгэл аваад гараад ирж байгаа. Тэгээ бид нар энэ жижиг гал штэ хүмүүсээ эхлэл штэ. Том гал руугаа ороогүй штэ. Ороогүй байхдаа бид нар яаж байгаа юм бэ тий. Тэгэл тэгт улам санаалаад улам хар аргаар бохроор одоо нөгөө гал гарах техникийн мэдлэг байхгүй бид нар чинь онцгойхон байгаа ч гэсэн онцгойхон бүгд биднийг дагаа явж байгаа л да. Тэ. Тэгэл яаж захтаа яаж яах вэ? Онцгойхон болохоор онцгой гийсэн гал болохоор ерөөдөө юм утаа тортог ихтэй бангар ихтэй тийм гал санал болгоод тэр зураг авах боломжгүй байгаа юм чи тэр чинь. Тийш тий. Тэгээ бид нар чинь юм сүртэл гал байх хэрэгтэй гэдэг. Тэгэл бид нар чинь яг бензинээр цэвэр бензинээр л их хэрэгтэй юм. Түлштэй олчгоор бүр ингээд амар юм болоод байна гэдэг. Тэгэл бензинээр хийж байгаа юм чи. Тэгээ одоо яг нэг одоо миний энэ кинонд хамгийн их огшсон хэсэг байхгүй юу? Бүр ингээд норооны ус бусаал бүр амар огшсон хэсэг. Одоо трейлер дээр гарч байгаа хэрэг үзэгчд үзег байгаа бол
яг за одоо бүгдээрээ орё гэж нөгөө хамгийн ихний гал гардаг штэ. Тий. Галан дундуур ингээл амар Коридор гүйдэг штэ. өгдөг. Урдаас нь чаруулаад, хойноос нь чаруулаад. Тэр хэсэг бол бүр үнэн солиотой. Тэр жинхэнэ огшоосон. Нурууны ус босгосон. Та анх удаа нурууны ус босгосон. Босдыг босгоно. Тий. Одоо тэр хэсгийг ярьж байна та тий. Тэр бензин Тэр хэсэг бол тэр чигэд бүр юу яагаад штэ. Бүр ингэ дүрлцээц штэ. Бүр аим хүчтэй. Бид нар чи одоо ийм 10 хэдэн метрийн арк хийж байгаа байхгүй юу? Арк хийгээд аркаа ингээд битүү бензин цацж байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд асаагаал гүүлгээл тэр чи яг нэг тэр юун дундуур чи галан дундуур шууд гүйлгэж байгаа юм чи жүжиг шигтэй. Араас нь оператор нь гүүгээл эсвэл урд нь оператор нь гүүгээл яг ингээд урд хойно ингэж хит дүүблж аваад шатагаал аваад байгаа юм чи тэр чи одоо. Тэр бол амар гоё хэсэг болсон билээ. Би бол нэрнгээсээ таны киноны яг тэр одоо 2 3 оргил хэсгийнхэн хамгийн одоо оргил нь над бол тэр байсан. Ер нь яг энэ Монгол одоо ер нь бол Монгол кинонууд дээр нэг юм нурууны ус босгодог хэсгүүд гүүс бамп гэдэг нь шүү дээ. Жон цөөх юм шиг санагдав. Над яг тэр мэдрэмжийг бол бас өгсөн. Тийм. Тэгэд яг бас дараагийн асуулт жоохтой. Хоёулаач бол асуулт хариулт гэхгүй л ярьж штэ. Тэгээ одоо энэ та зохиолоо биччихэд дараа нь одоо яг энэ мэрэгжлийн хүмүүсээс нь зөвлөгөө авч явсан бах. Угаасаа эхнээсээ маш их мэрэгжлийн юмнууд байсан тий. Эхнээсээ зөвлөгөө авсан. Ерөөсө бүх юм дээр зөвлөгөө. Би зохиолоо бичээг байхдаа гал хамууд руу орсон байхгүй. 10 дугаар анги руу галхан унтрах 10 дугаар анги руу ороод би ийм кино хиймээр байна. Дэмжих үү гэд. Зохиол байхгүй шүү дээ надад юу ч байхгүй. Тэгээ санаа л байна. Би зүгээр л эдрийг алдаршуулъя л гэсэн санаа байна. Тэрнээс яг зохиол ийм юм гэж тэгж ийн гэсэн санаа юу ч байхгүй. Шууд ороод тэгээ Батэлэг орондоотой уулзаал тэгсэн чинь окей бид нар дэмжнэ. Манайх одоо 24 онд хэлсэн шүү дээ. Санал тавьсан шүү дээ. Манайх 25 одоо энэ жил бидний 100 жил болж байгаа гэдэг. Тийм байлаа. Тий. Тэгээ яг энэ нэг юм уулз давхцал болоод бид нар дэмжнэ. Чи зохиолоо бичээд тэр гэдэг. Тэгэл би гараас тэндээс одоо надад хүн тавьж гисэн. Тэгээ мөнх бат гээд одоо дид орондоо золтой нэг хүнийг тавьж гисэн. Тэгээ би тэрнтэй зөксөө зөөгөө ярьж уулзч тий. Судалгаагаа авч тий. Тийм юмтэй ярилцсан юм чи. Тий ер нь бол одоо нэг за би спойл хийч гээд нь спойл хийхгүйгээр яриа. Дөнгөж нэг амас хийвүүгүй юу те уйлж унжиж дуусаагүй байтал дараагийн гал гараад ирж байгаа байхгүй. Энэ бол яг одоо гал командынхны бодит амьдрал. Тий. Бодит амьдрал эднэр. Харамсах цух завгүй. Харамсах завгүй. Тэд нар тэр нэг 10 дугаар анги дээр бид нар зураг авдаг байхгүй юу ер нь. Тэгэл бид нар зураг авч байгаа гинл пүрх гээл гараа авчихна. Анх бид нар ч өөрсдөө ингэ цочдөг байсан. Цочоол амар ингэ дэрх гээл нэг юу шиг ямар амьтад гэлээ тэд нар шиг дэрх гээл нисэн явчихдаг шиг. Яг тэр шиг пүрх гээл тэгэл гараа авчих юм чинь. Тэгээ бид нар чи одоо тэгээд эрхийн хүлээгээ сууж байгаа юм чинь тэр чинь. Тэгэл ер нь тэр чинь амар гартам. Тэгэл ирээл жоохон байж байгаа гинл бас нөгөө гараал. Ирээл өдөрт ямарсан тэр доотлол нь 2 3 бол гарч байгаа л юм. Тий. Үнэхээр инх цагийн баатрууд гэж байгаа байхгүй тий. Тийм. Анх сүх биш дээ жүжигч. Тий. Анх сүх одоо next цогтой юм шиг надад санагдаад байна. Анх сүх одоо бол сүүлийн кинонуудыг жиг алж чинь тий. Тий. Би энэ тэгтээ нөгөө арай илүү хүнийг инээлэх гэж хүчээр биш байдаг гэж би боддог байхгүй анхаг. Хүчээр инээлэгдэггүй те. Яг ингээд таталцсан ингээд мэдрэл муутай болчих юм уу те. Тэгэж инээлэхгүй те. Яг гоё ингээд юм тонгид харуулаад ингээд явцдаг гэж би бодоод байгаа байхгүй ер нь. Тийм. Анх сүх байгааг бол угаасаа таны кино зүгээр драм кино шүү. Тийм л болчихсон. Би ч гэсэн нөгөө өөрөө бас зохиол явуулчихтаас нь жижиг комедиудаа шигтгэн штэ. Шигтгэж байгаа штэ те. Гэтэ энд хэнийг авах уу гэд. Тийм надад тийм яг тийм том инээдүн жүжиг хэрэггүй байсан надад. Залууч хэн байж болох. Анхаа буйна. За анхааг нь авъя. Анхаа бол үнэхээр гоё эссэн. Энэ киноны бас тий. Одоо X Factor гэдэг нь шүү дээ. X Factor бол анхаа байсан шүү байна. Тий. Тийм. За тэгээд хоёлаа одоо халуун бороо би нөгөө нэг энэ киног үзчихээ тантай бүр сайхан ярихынсаа гэдээ айгүй хүсэж исэн. Миний бас яриа бол надад бол айгүй таалагдж байна. Танд дутуу үлдсэн юм байна энэ киноноос. Дутуу үлдсэн юм байна уу? Тий, ярих дутуу одоо нэг ингээд ярьчихсан.
Гөөг нэг сүртэй малгай болно тий. Тийм кино театр бол дүүрэн үзчихлээ. Тийм ээ. Билет авах гэж хатал дүүрэн байсан тийм. Тэгээд ямар ч байсан энэ инх цагийн баатруудыг мөнхжүүлж тий. Одоо цагдаа гал команд эмч гэж байгаа шүү дээ тий. За ямар ч байсан би бол яг энэ гурав дээр яг юм гоё сэтгэл төрсэн кинонууд цагдаагийн кинонд бол зөндөө байгаа тий. Эмчийн киног бол бүр санахгүй байна. Гал командынхны кинон дээр бол ийм гоё кино гэж өгсөнд баярлаа. Баярлаа. Тийм. Тэгээд үзэгчдийг ч гэсэн би бас энэ кино үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ одоо бид нар ингээл гал команд урдуур ингээл дохоогоо хангинуулаад зам дээр явдсан шүү дээ. Ингээл зүгээр яваал өнгөрдөг нэх ч юм бодоо. Тэгэхэд яг тэр гал командын ажилтнуудын одоо ар гэрийн амьдрал тэр хүмүүсийн өдөр тутмын ажил за тэгээ цаашлаад баг орлого гэх юм уу бүх юм энэ кинонд бол шингэсэн байсан. Тэгээд үнэхээр бас гоё санагдчихсэн. Төгсгөлд нь баг л нөгөө төрийн дуулаа тавьчмаарч юм шиг тийг санагдчихсэн шүү. Тийм. За тэгээд ямар ч байсан халуун бороо киног хийсэн баярлаа. Баярлаа. Энэ кино бол та өөрийнхөө хамгийн лаг киног юу гэж боддгийг мэдэхгүй. Миний хувьд бол халуун бороо бол таны нэрийн утас одоохондоо бол нэрийн утассан кино байна гэж. Нөгөө хүн чи айлы багада илүү хайртай гэдэг шиг. Тэр шиг одоо дөнгөж мэдлээ удааг байгаа кино шүү дээ энэ чи одоо. Тэгээд тэрэнд би ч гэсэн энэтэй илүү хайртай байгаа. Гэхдээ ер нь юм дараа төрлийн юм хоёр кино байхгүй юу? Тэгээд энэ бол арай жоохон экшн тал руугаа орох юм уу яах. Эхнийх нь нөгөө ээжийн наттай гэрлэж тэрийг хийжсэн. Тэгээд энэ бол яг хоёр дахь кино маань байхгүй юу? Бусд нь бүгд комеди. Бусд нь бүгд 10 хэдийн мэдгүй комеди бүгд комеди байгаа. За. Брюсний босс. Миний дуртай кино. Брюсний босс кино бол одоо гэр хорооллын амьдрал төлхөө харуулдаг тий. Сайхан найз нөхөд яах гэд 2 3 муу гэж болоо цаашаа ингээ үргэлжлээ яваад дим. Тэр нэг 5 салчихгүй тэгэл. Яг нийшгээ гоё болохгүй байгаа. Сүүлдээ одоо яагаад Fast and Furious юм баха. Харин тийх гээд байгаа юм уу яагаад байгаа. Би тэгээд 3 дугаар анги бүр ингээд хошног болчихоор тэгээ хайцсан шүү дээ. Тэгээ би 4-ийг эхлүүлэх гэж дуусгасан шүү тэр. Ууг нөө. Тэгээ хог болчихоор гिचиг гээд. Тэр кино тэр чигээр хайсан. Энэ нас нь болцсон юм өгцөн хүний нөгөө босгож ирээд юм яриулах гэдэг юм шиг тий. Нэг бол хаасан тий. Нэг бол сайн байсан. Үнэхээр гоё исэн. Хүн болгон магадгүй дуртай. Микроны босс байхгүй тэр чинь. Нэг нь микроны босс шүү дээ. Би микроны. Чи Брюс гэсэн тий. Би Брюс гэсэн юм уу? Нэг шүү. Нэгдүгээр ингээ ярьж байгаа Тий. шүү. Микроны босс. Брюсний босс яах вэ? Гэхдээ хүн үзэлтийн тоогоор бол Брюсний босс нь илүү байсан. Тийм гэсэн. Тий. Эхний би нөгөө микроны босс би ч өөрөө нөгөө 10 жил байхдаа нөгөө кондуктор хийжсэн байхгүй юу? За. Тий. Гэхдээ бас нэг арай бас ойр байна шүү дээ. Тэгээ яг нөгөө тухайн үед чи яг тийм микроч бас нийгмийн асуудал байлаа шүү дээ. Байсан шүү дээ. Бидний үеийнхэн бол бөксөө гаргаад цонхоор бөксөө гаргаад явдаг шүү дээ. Эсвэл нугасанд нь суугаад. Тийм үес. Тэгэл яг тэрийг л хиймэр санагдал. Тэгэл хийчихсэн яг тэрийг. Тэгсэн чи араас нь Брюс гэд машин халаад нэ. Тэгээ Брюс гэсэн чи халаад байгаа юм чи. За энийг нэг бариад аваад мүлжчихвэл бас нэг 5 цастай болчих юм уу даа л гэж бодсон. Тэгтээ 5 цастай болгосон юм. Яг оо. Тий. Таныг бол 5 цас, таныг бол хийсэн кино болгон чинь 5 цастай бол болгосон байх. Гэхдээ бидний сэтгэл зүрхэнд юм хийх чинь бол таны гол ажил штэ. Тийм. Гэхдээ мэдээж мөнгө олох чавал мэдээж хүнд нөгөө хуурж мөнгө олох хэрэггүй штэ тийм үү? Тэ. Бас инээлгэх ёстой бол инээлгий. Тэ. Инээлгэж сайн инээлгий. Таны хувьд Брюсний босс. За ер нь энэ босс, за энэ босс гэдэг энэ одоо трилог ба штэ. Хамгийн топоос шийт рүүгээ явуул аль нэ. Миний харж байгаагаар бол шүү дээ хаа. Хамгийн том production тань 3 л харагдаад лээ. Тэр нь бол нэлийн том ажилласан тэн дээр. Тий. Бараг 4-5 машин будаа болгосноо яасан тий. Тийм болсон. Орс жүжигч хэлж. Гэхдээ ер нь би бодсон байхгүй ер нь сүртэй их тусмаа кинолаг болдгоо маа. Харин яг тий та хэлээгүй би яг хэлэх гэж байлаа. Сүртэй хийх тусмаа тийм лаг хийх бишээ нэг тийм далаацтай гэх юм уу тэр одоо юу гэх юм. Тэг хийх тусмаа сайн кино болдгоо маа л гэдэг би өөр масамхаар мэдэрч байгаа байхгүй. Тий. Тэг би чинь олон машин ивдэл янз бүрийн лаг машин оруулъя гээл тий. Миний краш марашиг хүлээл мөгийн болжөө штэ тий.
битгий тэнэгтэлтэй л гэж бодож байгаа юм. Микроны босс кино тухайн үед бол микро гэдэг юм чи өөрөө юу байлаа те. Тий. Монголчуудын хамгийн бас чухал унаа байсан. Тэгээд одоо нөгөө баг одооны хүмүүс баг мэдгүй бах те нөгөө баян бүрсүү айл гэж орилдог байсан те. Тэгээд бидний нөгөө амьдралтай амар ойрхон байсан учраас нэгдүгээрт амьдралтай кино. Хоёрдугаарт маш одоо инээдтэй те. Одоо жүжигчин Бата ах бол тэн дээр бол лаас шүү дээ те. Исчүү ах Бата ах хоёр бол бүр лаас нь дээрэс нь миний санах юм баг Жигийн анхны кино юу. Ер нь өмнө 7 сарын 1 гэд кинон дээр тоглож ирсэн тий. Элсний солирч байна тий. Юу лээ. Нөгөө Rocket Bader тоглож байна. Алтуус. Тий, Алтуус солиод тэр нь тоглоо. Тэгээд 3 дахь. Гэтэ яг одоо Жигийн яг энэ одоо жүжигчин юм байна. Жүжиглж чаддсан байна гэдэг чинь бол микроны босс байсан. Тийм 2 3 бол за 2 бол яг зүгээр үзүүл үзчихнэ. 3 бол зүгээр л нэрээ нөгөө барилтгаасаа таахалзсан гэсээр байгаа байсан. Биш тэгээ өөрөө бас нөгөө сүрлүүгээ илүү анхаарад киноныхаа сүрлүү илүү тэ илүү тэр машин мөргөлдөх шүргэлцэхтэй онголдох юу гэдэг нь тэ тэр лүүгээ илүү анхаарад тэгээд би яг нөгөө яг үндсэн юм мартсан байл. Би илүү дараамлаг болох гээд илүү тийм юр болох гээд явцсан байхгүй. Анх хүнд яаж хүрсэн битээ жанрын нэв дээрээ тэ тэрийг нэвдэхгүйгээр цаашаа үргэлжлүүлээрээ юм дараагийн анги хийж байгаа бол гэж би юм боц тэ. Тэгээд тэрийг нэвдэх гэж солиороо тэгээд за ер нь жанраа эвдсэн одоо сиквелүүд чи ерөөсөө явдггүй шүү дээ. Гадаадд ч гэсэн тийм байгаа шүү дээ тэ. За ээжийн дайсан аха. Тэ ээжийн дайсан гэсэн. Нэгдүгээр анги янзын тэ. Тэ шүү дээ. Тэр чинь нэгдүгээр анги би 10 хэдэн онд ижил одоо нэг үлээ. 14 он шүү дээ. 14 билээ 13 12 он. 12 он. Би театрт үзчихсэн. 12 он байна. Тэр авцаага. Гоё кино. Тий. Мөрөөдлийн театрын анхны кино. Тий. Бид нар нөгөө мөрөөдлийн театрт санал тавиад тэгээд эдгэрийг тоглуулад хийсэн байхгүй юу? Та санал тавьж ирсэн юм уу тий? Бата бид нар чинь нэг хүрээ болж кино хийсэн байхгүй юу? Тэгээд нөгөө хоёртаа санал тавиад хэдүүлээ бөөндөө яа гэд. Окей. Мөрөөдлийн театрын бүрэн бүлтгэнээр тоглож байна тий. Тэгээд мийлийнхэн оролцож байна. Тэгээд мөрөөдлийн театр мийлийн кино гэл явж байгаа. Хоёрдугаар анги. Хоёрдугаар анги нэг чиж өгсөн шүү дээ. Тий. Миний бүх цаг үеийн хамгийн шийт 10 кино за 5 кино баг 3 киноны нэгтэй. Би өөрөөж тэгж хэлнэ. Тий. Ямар ч байсан. Тий би бас тэнийг юм шиг юмыг яг тэгж нөгөө нэг фаны хүртсэн кино би нөгөө арай жоохон ухаантай болох гэж юм нэг бас нэг ухаантай болох гэж тэнийг алах юм гэсэн байгаа байхгүй. Тий. Тэгэл за би тэгээ өөрөө хийж яхтай хүртэл яах вэ гэж та. Явдггүй дээ биз та. За хөгжим шараач арай болохгүй дээ хөгжим жоох нэмэгдэх гэл биз та. Тэгэл бөө хөгжим болсон биз та зүгээр. Өөрөө шахах байгаа мэдээд байгаа биз та. Тий. Нэгдүгээр ер нь таны кинонуудын нэгүүд бол бүр алдсан шүү дээ. Бидний бүгдээр ингэхэ хайртай кино, комеди кино гэдэг чинь бас ер нь бол миний таныг нэг үнэлдэг юм бол комеди кино зүгээр нэг тий 3 хоногийн дотор 7 хоногийн дотор хийгээд IPTV дөгөөд яг цэвэр мөнгөний төлөө гэхээсээ илүү бас яг чанартай продакшнтай, theatrical releaseтэй ингээд хийдэг. Нэгдүгээр ангиуд бол яг үнэхээр одоо микроны босс, ээжийн дайсан. Энэ кинонд бол би гэлтгүй хүн болгон л дуртай, баг хайртай тий. Хоёрыг нь ярихаар л тэгдэм өө би ч өөрөө ичтэй. Тэгээ чадаагүй юм чи яах юм би өөрөө. Та зохиолыг нь өөрөө бичсэн үү хоёрынхаа? Бүгдийг нь өөрөө бичсэн. Тэгсэн үү? Бүгдийг нь өөрөө бичсэн. Би одоо энэ 10 хэдэн киноных ер нь баг 90% нь өөрөө бичсэн. Тийм үү? Тий. Өөрөө бичсэн. Ерөнхийдөө зохиолыг нь өөрөө биччихэд найруулах танд амар байдгүй. Тий. Яг бол анхнаасаа өөрөө харцсан. Бүх юм жижиг шажиг бүгдийг нь мэдж байгаа юм чи ер нь тий. Тэгээ өөр хүнээр бас нэг бичүүлэх гэж үзээд болохгүй байгаад дахиад өөрөө бичсэн тал малууд байгаа. Тэгээд за комеди кинон дэр бол өстой хинээр хөвчлэхээр би мэдэхгүй юм байлаа ер нь. Тий. За саяын одоо жишээл халуун бороо гэдэг кино ингээд таны ингээд journey ингээд нэг одоо ингээд өмнөх юмаа ингээд бүгдийг ингээд рейс хийж штэ. Таны шинэ карьер эхэлж гин гэж миний бол харж байгаа. Эннээс хойшоо ямар жанр бариад юу яаж явъя гэж бодож байна. Та ч бас нэг хэсэг таг байлаа штэ. Тий. Би ер нь яг тийм төлөвлөгөөтэй ажилддаг хүн л дээ би ер нь. Тий. Тийм үү. Тий, яг тийм төлөвлөж би юм хийдгүү.
Зүгээр ямар нэгэн гой сэдв орж ирэл би сэдвэл барайл тэгж ингэ хийчихсэн л гэж бодоод за одоо үүнээс хойш дараа амч шүү. Үүнээс хойш комеди би гэхдээ яг үннийг хэлэхэд комедиагаас ер нь жоохон өөдсөн гэх юм уу те. Эсвэл чадахгүй болоод эхэлсэн үү мэдэхгүй. Ер нь би комедид нэг л тийм юу болцсон нэг тийм дараа нь хийх хүслээ илүү даваад идэг болцсон байсан байхгүй. Яг би бол таныг ингэж харж байна. Та бол өөрөө тэгж бодож байгаа. Би бол үзэгч байхаа. Ард түмэн. Та комеди кинонууд зөндөө хийгээл явж байна те. Танд хангалттай орлого оруулж өгч байна. Та бол хангалттай мөнгө хийгээд за одоо ингээд ханаад одоо та яг найруулагч хүн шүү гэдгээ харуулах гад хэлж байгаа юм болоо карьертай одоо шинэ алхам хийж эхэлж байгаа юм болоо гэж одоо хүндлэнгийн миний зүгээс бол тэгж харагдаж байна. Би бол одоо жишээ яг тийм талыг бариагүй. Яг би одоо найруулагч тэргээ батлах гэж ягаагүй. Гэхдээ би зүгээр дараа нь киноны жанр руу нэг хийж үзмээр тэгээ бас юм экшн киноны бас төрөл мөрлөл бас бодтол байсан. Тэгээд юу их вэ гэдэг л боддог л байсан юм. Гэхдээ бас экшн комеди байгаад байгаа шүү дээ. Ер нь бол экшн комеди тий. Экшн комеди кинонууд бас Монголд бас цөөхөн байгаад шүү дээ тий. Бади комеди гэдэг шиг нөгөө жижигэ цогтой хоёрыг хүртэл бас ингээд нэг хөрхөн гангстерууд гэ тий. Ер нь бол одоо комеди кинон дээр танд ер нь хамгийн хамтарч ажиллахыг хүсдэг хүмүүс чинь хэн байдаг вэ? Одоо жишээлбэл өмнө нь ажиллаж байгаагүй хүн комеди кино хийхээр бол хэнийг оруулах вэ? Би зүгээр одногчтой бол ажиллаж үзээгүй. X үзээ. Одногчтой ажиллаж үзээгүй, ажил үзхийг боддог, хүсдэг. Тэ нөгөө жүжигчин талаас нь шүү дээ ер нь бол тэ. Тэр талаас нь би бол ажиллаж үзхийг боддог. Мэдгүй яг өөр тэрийг л комеди кинонд авчихсан гэсэн бодол ер нь байхгүй. Тэгэл ер нь яг зохиолдоо таараад яасан хүн байвал тэр нь зохиолоо харж байгаа л тэр хүн байна даа л гэж би хардаг ер нь бол. Та зохиолоо бичиж эхлэхээсээ өмнө дүрээ боддгоо одоо жүжигчнээ боддгоо дараа нь тэр нь зохиолдоо тааруулж дүрээ сонгодгоо. Гол дүрээ бол ер нь хардаг. Гол дүрээ. Туслах дүрүүдээ бол ерөөхдөө бичихээ өмнө гэж байвал яах вэ гэж бодоод тэгэл бичдэг байхгүй ер нь. Тэгэл ер нь яг нөгөө хүнээ харчгаар тэр хүнээ огцом эвдэх шаардлагагүй болж ирдэг байхгүй ер нь бол. Тэ? Яг гол дүр харчгаар тэр хүнийг хүсээгүй жишээ тэр хүн энэ киног хүсэхгүй байвал тэ. Эсвэл энд ороод өөрт нь наалдахгүй байвал яах вэ тийм үү? Тийм учраас би гол дүр харцгал ерөнхийдөө л яг тэр дүрээр нь харж илүү бичдэг. Тэ. Өнөөдөр нөгөө сонноос би тантай түрүү нөгөө яг эд ярьж явах үедээ хэлэх юм очив. Халуун бороо үзчихэд яг нэг юм тэгэлцэн гарч ирсэн бохгүй юу? Уус ирэх мах чинь нэг тэглүүлнэ штэ. Гарч ирэл байж исэн чи яг гараал ирсэн чинь над руу ирэх мах залгаж байгаа бохгүй. Бараг юу вэ? Бараг нөгөө яг нөгөө дүрээрээ ингэж баатгалж юм биш штэ. Пүүст нөгөө инх цагийн баатар чинь над руу залгаж ийн гэл тэгж бодог тийм билий. Тэгэхээр нөгөө яг юу хэлэх гэдэг нэг гэхээр амар нөгөө бодлоос гарахгүй нэг юм хэсэг нэг юм кино нэг юм уйг байдаг да хаа. Яг нэг тийм уйг болсон билий. Байн нөгөө халуун бороор угаал орчоод байна да. Тэ. За яах вэ тэгэл одоо гарч байгаа кино ч яах вэ бас хэрэгтэй шүү дээ. Тэ. Ямар ч байсан бол үнэхээр гоё кино болсон байсан. Ашиг. За дараагийн кино юу юм бэ хаа? Одоо төлөвлөгөөгөө суужгаад гинт бод орж ирэх юм уу яах юм? Тэгэн шүү дээ. Би одоо тим кино гэж би одоо төлөвлөсөн юмыг алга байна. Одоо таны кино хэлэхэд бол Монголд ямар нэг сенсацтай ч юм уу дахиад нэг дэлгүүрэлт ч юм уу хулгай зэлгээ болох хэрэгтэй. Ямар ч яахгүй. Тэгэл ер нь бас зарим хүмүүс санал тавина те. Тэр саналыг бас харна. Юу их гэж байгааг нь харна те. Тэр мөрийг би яг энэ жилдээ бол яг өөрийнхөө санаагаар ч юм өөрийнхөө эдгээр кино их одоо болдог байхгүй энэ жилдээ бол тий хүмүүс ямар санал тавих нь те санал тавьдээ тэгээд ийм нийтмийн кино гэсэн юм а яг ийм л үедээ тэнгүүл надад нэг буусан юм байвал шаачилтаа яад тий одоо 80 нийтмийн киногоо болдог. Яг та одоо бидгээс би энэ киног их карьер мөрөөрөө одоо энэ халуун бороо тэрээс эхлүүлэлтэй тэгэхээр хараа би энэ киног 600 сая төгрөгөөр хийсэн.
500 бараг 550 саяын зээлсэн. Мм. Би одоо энэ киногоо шатвал би тэгээд будаа болно ер нь. Шатхааргүй л харагдчихлээ шүү. Мэдхгүй. Тэгээд шатвал будаа болно. Мм. Өрөө дарахын тулд би буцаад орон тийшээ. За бас тийм. Би яалч хөх юм тэрийг бол өрөө дарахын тулд би. Тэ? Та ерөнхийдөө нэг одоо ингээд амар том Nomedia, Orange гэж гарцсан биз дээ. Энэ хандаагүй юу? Хандсан шүү. Хандсан уу? Хандсан. Тэгээд тэд нар бас жоохон юм бэргэлээс ер нь бол. Юм ийдсэн үү те? Бэргэлээс. Тэгэхээр ерөнхийдөө угаасаа хийн гэж зорьсон юм чи. Тэгэл үдэнэл зүтгэж байгаа юм шиг. Тэгэхээр ерөнхийдөө бол хийн гэж зорьсон бол ямар ч цаг бэрхшээл бол таарсан бол зүгээр өшөглөөл гарч ирэх юм шүү дээ. Тэгээ шүү дээ. Одоо тэгэл байгаа бүхнээ зарж борлуулад яад тэ байр сапад тэр бүгдээ ингээл тавиал тэгэл ер нь хийх хэрэгтэй. Би бол хаа ингэж үуч чинь таны одоо тэр гангструуд тэ нөө микроны босс ээжийн дайсан юу байдیں۔ Ингээд баахан кинонуудыг үзсэн хүмүүс бол бүгд таныг мэдж байгаа шүү дээ. Тэр хүмүүс одоо тэр таны комеди кинонд дуртай хүмүүсийг бол би одоо яг л одоо л үзээчээл гэж хэлмээр байна. Үнэхээр комеди дуртай хүн зөвхөн комеди үздэг хүн байх юм бол комеди чинь энэ кинод бол байгаа. Гэхдээ энэ кино юугаараа өөр вэ гэхээр энэ бол бидний нэг мэдэх ёстой сэдв бохгүй. Ер нь бол бид нар зүгээр нэг зам дээр явж идэг нэг тохиогоо асаагаал явж идэг галт командын машин байна л гэж өнгөрдөг. За тэгээд нэг гал байвал очиж унтраачдсан байна л гэж мэддэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ галыг унтраахын тулд ямар их одоо хүний хүч хөдөлмөр хөрөнгө мөнгө амь нас ингэж одоо золиослогдд юм бэ те. Ядаж л гал командын машин ирэхэд нэг ингээ машинтайгаа урд нь хаагаа зогсчод идэг юм тэнэг гараад байна штэ. Тий. Гэхдээ ядаж тэр хүмүүс үзгэлтэй энэ хүмүүс чинь юу туулж яаж одоо ингээд гал унтраад юм бэ? Ар гэрт нь ямар байд юм бэ те. Гал командын ажилтны гэр бүл жишээлбэл ямар юм дарамттай амьдарч байгаа жишээлбэл харуулж байгаа байхгүй. Тий. Эхнэр хүн. За одоо таны киноны жишээлбэл нөгөө жижигчин цэн даяа биш. Аав нь биш. Нөхөр нь ингээ насаараа гал команд ажилтсан. Нэг насаа нөхрийнхөө араас санаан зовж ингээ зовниж амьдэрсэн ийм гэрийн эзэгтэй хүний хүүхдэн дахиад гал командын ажилтан болох гэж байна тий. Тэр гал командын ажилтан 3 үеэрээ яагаад гэр орон одоо ахуй амьдрал тийм гоё тансаг баян тансаг биш дундаж магадгүй дундчаас доогуур харагдсан надад бол. Тэгэхэд тэр хүмүүс зүгээр л эх орныхоо төлөө магадгүй ингээд зүрх сэтгэлээрээ энэ ажлыг хийж гин тий. Тэгэхээр ер нь бол хүн болгон заавал үзэх ёстой кино л гэж би бол харж байна. Бичсэн үзээсээ тэр баатруудыг мэдрээсэй л гэж би илүүсэж байна. Тэгчвэл миний яг одоо тэгтээ өргөө гарчвал тэгчвэл яг миний ингээд энэ аплах гэдэг байгаа байхгүй юу? Тэ? Энэ олон хүн үзээд энэ хүмүүсийг мэдэрчээсэй тэ? Би өргөө үлдчихээсэй л гэж бодож байна. Өргөө үлднэ хаа. Санаа зовтгоо. Гэхдээ би амар санаа зовж байна энэ. Яг нөгөө хийс өөрөө та продюсер нь болохоор тий амар санаа зовж байна. Санаа зовх нь аргагүй хоо. Тий тэг үзэхгүй бол тэгээ би за тэгэл би нэг таныг нөгөө Прүсний босс юм уу нөгөө боссын босс шиг кино хийчихэд миний орд ингээд яг би ч айгүй санаа зовж байна. Айгүй мөнгө өрсөн гэвэл хохнээл гэж хэлмээр байна. Яг үнийг хэлгээд өстой хохнээл гэж хэлнэ. Гэхдээ би ийм киног бол хүн үзэхгүй байхад бол надад хүртэл амар хайр юм. Ажил даяа. За манай подкастын ивент төгчээр 88 Films компани ажиллаж байна. За мөн ивент төгч компаниар мөнх даатгал бидэнтэй бас 88 Films болон мөнх даатгал компаниуд маань хамтран ажиллаж байгаа. За тэгээд Stardust компани маань бас манай хамтран ажиллагч байгууллагаар хамтарч ажиллаж байгаа. За тэгээд Gourmet одоо та бүхэн ууж байгаа пив шүү дээ хаа. Ямар пив вэ? Ханах пив вэ? Герман пив. Тийм. Одоо ерөнхийдөө хамгийн сайн чанартай
Тэр болгон харагдаад идэггүй би. Харин үзэж харж байгаагүй нэг тийм танилцж байгаагүй юм байна. Амтны орой. Гоё юм байна нэр нь. Тэгэхээр Тэгээс ярьж байгаа хооронд хэдий гусаа завсарлах хооронд арай их уугаад нөгөө яа. Хоёулын үндээс авдрыг үжиж байгаа шахаа. За хоёулынгийнхаа 2 дугаар хэсэг хэлж байна. 2 дугаар хэсэг амар сая зохиочлаа хаа. За Мөөгийн ахын хувьд бол мэрэгжлийн найруулагч хүн тийм ээ. Монголоос ч гэдэг юм уу, гадаадаас ч гэдэг юм уу, ихэд инспайр авдаг, таны юу шүтдэг найруулагч юм бэ? Хэвээ байхгүй шүү дээ. Би ер нь нэг тийм залхуу гэх юм уу, уран бүтээлч биш гэх юм уу те, нэг тийм юм байдаг. Би яхаар кино өөрөө амар муу үздэг, баг үздэг. Ном сонин маш муу уншдаг. Уран бүтээл сэтгэлгээ эрэл хайгуул гэдэггүй тийм хориг хүн баггүй би өөрөө. Тийм. Тэгээд би нөгөө яг ийм тэрэн шиг найруулагч тийм юм авдаг надаа юу байхгүй. Тэрэн шиг болохын сан. Тэрэн шиг болохын тэрэн шиг л кино хийчихсэн гэсэн нэг тийм хүсэл мөрөөдөл байхгүй. Тэ тэгдэг хүн байхгүй. Зүгээр л би бол багшаасаа л юу сурсан тэрийгэл тэгэл багшийнхаа нэрийг л унгаачихгүй байх гэсэн л гэсэн. Тийм л бодолтой. За таны багш хин гэдэг юм бэ? Тийм. Манай багш бурхан болцсон байгаа. Тэ хим эдгийн жаргал гээд хим эдгийнх болд гээд 2 багштай байхгүй. Тийм. Тэгээд тийм 2 багшийнхаа хүчээр би үдэд явж байгаа. Тэрийгэл багшийнхаа нэр үндийг л унгаачихгүй явуулдаг ялуудтай. Нэг тийм тэрэн шиг найруулагч, энэ шиг найруулагч би нэг тийм лаг кино дэлхийд гарцсан кино маань Netflix киногоо оруулчихсан тийм өсөл огт байхгүй. Зүгээр яг хийсэн юм маань хүн хүлээгээд авчаасаа. Тэ. Тэгэл инг тийм л өсөл мөрөл. Тинээс нэг тийм дээшээ доошоо моошоо гэсэн өсөл мөрөөдөл тийм юу ч байхгүй. Тэгэл мөрөөрөөл. Ямар сайн та анх удаа нөгөө подкастт орж ийн гэж яасан. Таач их дараахан хүн юм байна гэж би таныг бодоос таач бас Facebook дээр нэлээд өвчгнөр хүн шүү. Ой. Хүн амт их уурлал хүн амтны гэр бүл их муудал цоолн байж. Зүгээр хүмүүсэд оорж юм бичээл тэгэл бүкс мөрөө ичээл тэгэл нөгөө гэр бүлийн зүгээр хүрийн дарааж байгаа чинь. За хүрээ тараалцахгүй шиг байх юмсан. Тэгээ шиг би жоохон замбараагүй ч тийм ер нь Facebook дээр жоохон нэг тийм контрол өгөөд ямагс комент ирчлээ. Та нэг яах вэ гэл бас нөгөө 21 татчих юм шиг гэргэж. За таны хувьд бол одоо би бол подкастынхаа уламжлалт асуултуудыг зах зохоос нь асууя гэж бодож байна. Монголын хамгийн underrated кино ямар кино вэ? Тий. Даалгавар өгцөө энэ дэргийг бэлдэргээд. Би ахыг нөгөө шит 5 киногоо бэлдэж ирээрээ эсвэл одоо үзэгчдэд маань алуулын шүү л гэж хэлсэн. Гэтэ тэрийг хоёлоо дараа нэрнэ. Тэгээ энэ гэтэ ер нь би өөрөө бас ийм хогийн юм хийдэг болохоор бас тэгж чаддгүй юм. Гэхдээ би хэлий. Би бол одоо өөрийнхөө 2 кино аха болоогүй шүү дээ. Яасан? Наа асуулч болоогүй underrated. Харин тэгээ чи underrated хэлнэ шүү дээ. Тэгээ өөрийнхөө хэлгээд. Underrated кино гэдэг чи одоо яг тайлбарлах юм бол хамгийн дутуу үнэлэгдсэн хамгийн сайн кино. Физта тэр нь би монголоор би англи хэлгүй шүү. Одоо би яг нэг тийм хэллэг мэдэхгүй шүү. Бас тэрэн дээр ч гэсэн би бас өөрөө нэг киног хэлнэ. За. Би соёлын товтлогоо гэдэг киног хэлнэ. Тэр гоё кино шүү дээ. Хүмүүс үзсэн шүү дээ. Амар баг үзсэн. Тэгээ тэрэнд хүмүүс бас амар хүнлэгэх муутай байдаг ер нь. Би гэхдээ ховдоо бол тэр киногоо жоохон дутуу үнэлэгчтэй л гэж боддتي. Би гэхдээ бас тэрэн дээрээс хичээж бас бод санаж хийсэн юм тий. Соёлын товтлого киноны хувьд ярих гэж байна. Найруулагчийн шийдэл гэдэг юм тэн дээр надад амар гоё харагдаж ирсэн. Таны одоо өмнө хийдэг байсан кинонуудаас тэс ондоо нэг юм байсан. Тэр нэг найруулагчийн шийдэл зөвхөн магадгүй тэрийг тухайн үед зарим хүмүүс ойлгоогүй байх. Би бол ойлгосон. Юу байсан бэ гэхээр киноны үйл явдлаас тусдаа нэг 2 нөхөр гэрэл хайгаал яваад идэв шүү дээ. Гэрэл асаачих гал. Киноны тэр 2 учраа болохгүй яваал гэдэг. Тэр киноны үйл явдлаас тусдаа явж байгаад киноны төгсгөлд хүмүүс үндсэн үйл явдал дээр хүмүүс одоо соёлын товтлогыг хэрэгжүүлээд одоо цэвэрч хямах чинь байдлыг хэрэгжүүлсний ард дээр нөгөө 2 гэрлээ асааж чаддаг байхгүй лампа под гэл
Асаадаг. Энэ бол над бүр үнэхээр гоё найруулагчийн шийдэл байсан. Энэ яагаад над гоё санагдсан бэ гэхээр би ойлгоогүй ч гэж магадгүй. Би өөрийнхөө хэлье. Зүгээр л одоо баг шууд утгаар гэх юм уу зүгээр л гэрэл хасаасан бохоо тэр хүмүүс. Тэр хоёр хүн гэрэл хасааж ийн гэдэг чинь монголчууд нөгөө юм харанхуй бүдүүлэг байдлаасаа салсан гэдгийг тэр нөгөө нэг юм уран сайхны буюу хэтрүүлэгтэй гэх юм уу тэр аргаар харуулсан. Зүг ойлгосноо. Тий зөв. Тэгээ яг тэр чинь төөрдөг чинь Монгол улс бас тэр үед төөрж явсан. Тий. Төөрөж явсан. Хоёр цам салаа гараад ирсэн чинь хаашаа явах юм бэ? Хаашаа явах. Тэрнгээр нь явъя гэ тий. Энэ Монгол улс бас тухайн үед төөрж исэн байхгүй юу тий. Орос ахнарынхаа үгээр явах хэвээр тий. Тэгсэн ёстой ч юм уу ёсгүй ч юм уу тий. Энэ төөрөлтийн хэсэг бас байсан болов уу гэж боддоо. Тий. Тэгээд тэрийг ер нь тэрнгээр илэрхийлье гэж цаад санаагаар бодож ирсэн. Хүмүүс олоод яг тухайн үед миний санджаагаар юун хоёр нөхөр одоо нэг ламп барьж яваад байгаа юм бэ. Зохиол ямар ч хамаагүй тий. Падлич яахгүй нөгөө зохиолын нөгөө хэрэггүй сцен гэдэг шиг нэг юм хоёр нөхөр явсаар гоод сүүлийн нэг гэрэл асаагаал дуусчих. Энэ одоо ямар очиртай ингээд тэгээд хэрвээ тэгж ойлгосон хүмүүс байвал энэ бол яг үнэхээр жинхэнэ нөгөө нэг киноны найруулагчийн шийдэл гэдэг юм энэ дээр бол байсан шүү. Энэ баг тэр хоёр хүн үндсэн үйл явдал байхгүйгээр тэр хоёр хүн эхнээсээ дуслаад гэрэл асаахад үнэхээр хүн бодож чадах юм бол тэр бол яг монголчууд одоо нэг дараагийн төвшөндөө next level болж гинэ гэдэг санаа бол гарч ирсэн. Би бол соёлын төлөвлөгөөг яг нэг та хийсэн хүн нь болохоор нэг тоо моогоо мэдээд байгаа хальтаа орлого морлогоо. Миний хувьд бол хүмүүс тэгэхээр тэр чинь нэг надад тоо байхгүй. Тоо байхгүй гэдэг нь болохоор би зөвхөн найруулагчаар л ажилласан байхгүй. Тэрэн дээр зөвхөн найруулагчаар ажилласан. Тэгээ зохиол дээр нь ажиллаж найруулагчаар зохиол дээр гэхдээ би зүгээр санаагаа хэлсэн. Тэгээ тэрнээс яг би хүчээгөө. Тэгээд тэрэн дээр бол яалчгүй зүгээр найруулагчийн зүгээс ажилласан. Продюсер юм уу? Тэр компани зүгээс, милийн зүгээс л оролцоогүй. Тэгтээ би тэр кинонд их хайр тавьдаг. Тэгвэл энэ дутуу унсан ч заа. Тэгэл удахгүй дахиад нэг үзээд гайгүй ойлгохгүй л гэдэл гэж би ховдоо л боддоо шүү дээ. Тэгээ одоо хүмүүс тэгээд надад бол нэг энэ киноноос нэг таалагдгүй нэг юм байдیں۔ Кино театрт кино үзэж ийн ядаж нэг цаг 40 минутын кино үзэж тахив. Би яах гэж тийм жоох юм хийж. Дандаа тэгд юм аа. Би нөгөө зохиол бичгтэл ер нь яг тийм метраж гарчдаг байхгүй ер нь. Тэгээд би за 30 болчтой яаж урт олох уу гэд дахиад нөгөө дарамтург нэмэхээр чаддаг байхгүй ер нь яг. Зохиолоо бичиж дуусчаал ингээл за юм цаг 30 болчлоо. Би энэ саяны харлуун боорог жишээ нь би 2 цаг болгоё гэсэн анхандаа ихэндээ бодолтой байсан байхгүй. Бодолтой байсан. Яг иймэрхүү кино хийж бас нэг 2 цаг барил л таа гоё тий. Тэгсэн чинь байхгүй. Яг зохиолоо бичсэн чинь яг цаг 40 болчоод байгаа байхгүй. Тэг би одоо юугаа нэмгүүлээ. Тэгээд дундуур нь киногоо сунгаж худлаа баахан юм хийлтэй биш гээд за. Ингээр нь явуул л гээл. Тэгэл тэрнээс би яг 2 цаг яг энэ киногоо 2 цаг хийхсэн гэсэн бодол бол байсан. 2 цаг кино хийчихсэн гэсэн. Мөнгөөрөө худалдаж авч байгаа юм чинь цадцлаа итмэр шүү дээ. Харин тий. Үлсгэлэн гармааргүй шүү дээ. Тийм үү ясаа тий. Яг би нөгөө театрын нөгөө нэг амар их дүрм журмууд байдаг. Тэрэнд бас уягдсан болов уу гэж бас бодож исэн. Тийм. Тэгж бодож явах үедээ за тийм юм бол IPTV-д нөгөө Director's Cut гэдэг нь ороод ингээд гоё арай нэг тий цаг 40 минутын чи цаг 30 минут ч юм. Юу соёлын тоглож хэд байлаа? Маш богинохон байсан шүү дээ. Юу цаг 30 авцал байгаа хаа. Цаг 30 хүрээг баха. Тэр авцал байгаа хаа. Мэдгүй надаа цаг 30 л кино гэж санагдсан. Гэтэ соёлын тоглоом кино бол гоё кино байсан. За underrated кино бол таны хувьд бол соёлын тоглоом юм уу? Тэг миний найруулсан кино. Тий. Би өөрийнхөө тэрэндээ бол хайртай учраас жоохон дутуу хүндлэгчлээ л гэж би ер нь боддоо ер нь тэр. Бас л нөгөө монголчуудын туулсан түүхийг харуулсан кино шүү. Тэгээ би тэрийг нөгөө гоё сэдв. Цэвэр инээдмэн кино их болохгүй байсан байхгүй. Энэ бас эмгэл байхгүй ер нь бол ер нь тийм шүү дээ. Тий. Монголчуудын мухар сүсэг гэдэг юм чинь тэр хамгийн их байсан шүү дээ. Эмгэл байгаа байхгүй. Тэрийг тэгээд инээдмэн рүү оруулах гад би чадахгүй байгаа байхгүй. Маскийнхантай ч ярьсан ер нь инээдмэн кино болохгүй байна. Инээдмэн кино болгочвол нэг бодлын түүх соёлоороо доромжлох гээд байгаа юм шиг. Тэ яг бодит болсон зүйл шүү дээ энэ чинь. Тэ бодит болсон зүйл чинь лиг би ингээд тэрнгөр бид комеди гэдэг юм маазармааргүй шүү тэрнгөр би. Инээдтэй л байсан шүү дээ. Гэхдээ инээдтэй ер нь инээдтэй юм байгаа л та. Байгаа л та. Гэхдээ тэрэн шиг нэг бүр тийм 100%
комедига барьж яваагүй байхгүй ер нь бол. Тий. Би жүжигчин Дэгийн ахыг одоо яг миний хамгийн үнэлдэг кино бол Соёлын туталгаа кино байсан. Тий. Тэрэн дээр Эмс яг ч гэсэн Дэгитээс маш сайн ажилласан. Тэгсэн үү. Тий. Эмс яг ер нь жүжигчтэй ажилласан байхгүй. Би ерөнхийдөө базаад Эмс яг жүжигчтэй ингээд ажиллаад тэгээд хаа ингмээр нэ гэдэг Эмс яг талангууд ах зүгээр очил галс зүгээр. Дор нэж байгаа юм чи. Мундаг хэлсэн зодж утсан шүү. Гүй тийм байхгүй. Тий. Дэгийн ах тэн дээр нөгөө нэг яг нэг юм 50 иргэм насны тий юм хөгшин тэгээ нэг юм муухай юм ядар хааштай хүмүүс байдэн штэ нэг яг тийм хүний төр тоглосон мэт тий. Тэн дээр бол би Дэгийн ахыг үнэхээр мундаг жүжигч юм байна гэж ховдоо бол хүлээн зөвшөөрч ирсэн юм. За дараагийн юм бол эннийхээ эсрэг хаа. Outrated. Боёо кино бол shit кино. Гэтэ хүмүүс амар үзсэн амар ам сайтай байдаг. Та мэрэгжлийн нүдээр харахад энэ киног хүмүүс ингэж үзээд тахтай яах вэ гэмээр тийм кино. Тий. Би хэлсэн тэр бас нөгөө англи хэл мэдгүй дээ. Ингээд ямар нэгэн тийм мэрэгжлийн хэллэг бас муутаад буруу ойлгоод. Тийм би яг тэрэндээ би өөрөө кино хэлэх хэрэгтэй байхгүй ер нь бол өөрөө бас хогийн мэддэг. Тэгээд би ялч вэж лалрын юм хийдэг гэж та түр над тэгж хэлээсэн. Лалрын юм хийдэг байхгүй. Лалрын юм хийжсэн. Тэрүүгээр л биш хаа. Лалрын юм хийжсэн байхгүй. Тэрэн дээр би эйжентэйс хоёроо хэлж чадна. Made in Улаанбаатар гэдгийг хэлж чадна. Made in Улаанбаатар гэдэг би тэр хоёр киногоо би тэрэнд оруулна. Би Made in Улаанбаатарыг үзээгүй. Эйжентэйс хоёр үзээр шийд. Битгий үзээрээ тэрийг. Тэнгүүтээ би өөрөөр хэлэх юм бол хүмүүс их. Энэ би энийг хэлчихсэн. Тэнгүүтээ би дараагийн нь болохоор Big Fish үлээ. Big Fish гэдэг кино. Нөгөө жүжигчин дуучин амархуу энэ төр тоглосон уу? Тий. Мөн шүү дээ, тий. Амархуу тийм юм. Амархуу тоглосон. Би маш урт клипийг үзсэн тэндээс л би. Тий. Би тэр cover-ын тулгай байсан юм зү. Тий. Тэр дээр би бол амар арайч ингэж болохгүй шүү дээ гэж бодсон. Гэхдээ тэр хөрөнгө мөнгө тэр хэл зарсан байлаа ер нь бол. Тий. Тэгээд тэр кино ингэхгүй шүү дээ л гэж бодсон. Яагаад нариулах гэж мэрэгжил байдаг юм бэ л гэж бодсон. За хаа ер нь гадны киноноос хулгай хийж бөө. Байв уу? Би нам хулгай хийсэн л гэж хэлэх байх л та. За шаардлага гэж кино байсан би. Тий. Шаардлага гэдэг амбиах. За шаардлалт бол баатрах байх. Тэр би бол хулгай гэж хэлэхгүй. Тий хүмүүс харин тэгж хэлэх байх гэж би боддог байхгүй. Шаардлага гэдэг кино хийжсэн. Hangover-ыг л ярьж байна. Hangover-ыг хулгай хийсэн л гэж боддог. Гэхдээ би тэр шинээр зохиол бичсэн би. Тэр нэг архитектийн тухай тий. Чи юм штэ хаа. Hangover кино. Холливуудын Hangover гэх трилог кино байгаа штэ. Тий. Hangover дээр бол уучаад бүх асуудал тариад маргааш ирүүл болоод асуудлаа зэгцэлдэг. Таны кино Hangover, таны Hangover-ийн шаардлага Hangover юм да. Таны шаардлалт бол уучаад маргааш нь асуудлаа зэгцэлж чадахгүй болохоор дахиж уугаад сэрэгтэй асуудал зэгцэрсэн байна гэж одоо тэгж одоо фантазилж байгаа юм уу яаж байгаа те. Тэгтээ асуудал нь зэгцлэгдсэн байдаг те. Энэ кино бол шал өөр кино. Би бол хизээч энийг хулгай бол гэж хараагүй. Зүгээр та зүгээр нэрэл буруу өгсөн юм байлгүй те. Магадгүй. Тий. Яг тухайн үед яг тэрний кинога яхад бас энийг бас хүмүүс хулгай малгай гэж их ярьж ирсэн. Тэрнээс сая бол сүүлд бол Баянболыг авах бол ялч ирхийг аваад хийж байгаа юм л да. Яг бол цэвэр энэ чи баг л гүрний балан байх ёстой шүү наадах дээр чинь ингэж хөдлөх ёстой шүү ингээ баг бүх юм ингээд хийчих байгаа юм чи тэр чинь. Одоо Баянбол кино штэ. Холоп гэдэг кино орсон тий. За Милош Пикович гэдэг гол дүрт нь миний одоо хамгийн дуртай сербийн жүжигчин байгаа. За энэ дээр одоо яг баг палан секунд зүрхгүй яг Монгол болгож л хийсэн байсан шүү дээ. Одоо яг ийм бэлэн ийм кинон дээр найруулагчаар ажиллах юм ямар байдаг вэ? Гэхдээ амар нэг бол амар байгаа юм чи. Хамгийн гол нь нюанс тэр цаад нөгөө нэг юм ингээл хүнийг ингээ нэг барайл яваад идэв шүү дээ. Ямар нэг юм тэр барайл яваад идэг юм л алдагдуулах байх хэрэгтэй байхгүй ер нь бол тий. Тэгэхгүй бол яг энэ бол бэлэн юм чинь өстой гоё байгаа юм чинь. Яах вэ хүүхгүйгээр
Тэгээ нэг Монгол ахууруу бол тийм Монгол ахууруугаа оруулаад эн чинь ингээл явчих ш. Тэгэл за окей. Тэгсэн жоохон төгсгөл мөсгөл би жоох арай өөр нэг тийм тал мал дээр болгож арай өөрчилжсэн те. Тиймэрхүү мэмэрхүү. Тэгээд зарим нэг жишээ нэг юм зураачийн нэг асуудал гараад зарим нэг юу мяа олчихгүй юу? Байш савна. Тэнгүүд тэрийг би одоо жишээ нь тэн дээр одоо жишээ нь холов дээр яг тийм байдгүй байхгүй. Тий. Тэнгүүд танаа хот эзээ манжин байшин үеийн байшин гэдгийг ч мэдэхгүй шүү дээ тий. Тэнийг гарштай гэд тий. Нэг тиймэрхүү юмнуудаас жижиг аргалах тэгээд сүнсийг алдагдуулахгүй л гэсэн тийм л юм байна. Сүнс л алдагдаагүй. Би Баянбол кино дээр ревю бичижсэн. Тэгээ би энэ дээр бол ерөнхийдөө хамгийн одоо Монголд ремейк кино гэх юм уу тий. Ремейк гэх юм. Ремейк штэ ер нь бол олон улс дахь ремейк гэсэн үг штэ. Хамгийн сайн ремейк болсон байна гэж хэлжсэн. Бичижсэн. Над ерөнхийдөө Монгол кинонуудыг яг юу таалагддаг вэ гэхээр би Баянбол дээр ганцхан нэг хогийн санагдсан юм. Цагдаагийн газар гэсэн юм нэг юм сэтгэлгүй зүгээр л нэг юм хөөсөн цэр хөвлөл дээр цагдаагийн газар гэж хөвлөөл наацсан нэг тэр юм л над ер нь бол энийг бол бид нар бол иймэрхүү юм шүүмжилдэггүй шүүмжилдэг учраас тэрийг бичээчгүй зөв дотроо тэгж бодож исэн бохгүй юу аим гоо акрил хөвлөл те энэ чи яг л ядчил өсгнүүд нь тусдаа асаал юм байдаг үстэй цагдаагийн газар чинь тийм биш зүгээр нэг юм дөрвөлжин самбар дээр хөвлөд наацсан байгаа надад тэр бол жоохон сэтгэлгүй харагдчихсан бос найруулга дээр ч гэх юм уу одоо хэрхэн даган дуурайсан тэрийг яг албан ёсны Монголын хөрсөн дээр буулгасан байдал бол үнэхээр сайн байсан. Тэгээ хүмүүс ч бас гайгүй өрөөд нэлийн төц тэр алсан шүү дээ тэр кино. Юу тэр жилдээ номер 1 юм баг all time дээ номер 1 болсон. Тэгээд 6 3 давж гарч ирсэн тэр. Тэгсэн. Тий. За дараагийн асуулт хаа. Би одоо танаас Монголын шилдэг 5 найруулагч гэж асуухгүй. За. Комеди талаа бариад явдаг хэсэг босог хүмүүс байж тээ. Тий. Эндээс шилдэг 5. Та өөрийгөө оруулж болно. Яана. Зөвхөн комедигаар шүү. Зөвхөн комеди дандаа хийдэг найруулагч байхгүй. Гэтэ комедигаар төлхөө хийдэг найруулагч байгаа штэ. Мэдээгүй. Би тэр сан комеди, динсэ комеди гэрээс бодж үзэж байгаа юм байна. Би тэгээ бас нөгөө аль болох хүнтэй өрсөлдөхгүй гэж боддог. Манай Амри биш жишээл. Амри бол комеди кино өсөл тулгаж шít. Тэгээ Амри Фукокт нэг удаа тооцохгүй л бас үзэг тооцмооргүй нугасаа. Би үзэг. Тий. Тэгээ Амри байгаа. За яг үннийг хэлэхэд яг тийм. За тэгвэл ахаа ингийн. За байхгүй юм байна. Тий. Ойлголоо. За байхгүй юм чи юу яа? Мөөгийн ахын за найруулагч Мөнхбат гэдэг хүний хувьд Монголын орчин цагийн хамгийн шилдэг 5 найруулагч зүгээр шууд ингээл хэлье. За. Бигийн болдыг амар яадаг. Загдын ботолт нэ. Загдын болдог бол би гой найруулагч боддог. За нэг. Тийм. Яагаад? Мэдгүй би бол тэр гоёлын дайсанц боолын гэрээ тэ сайн амьдрал энэ кино дуртай. Би энэ гоё кино хийж чадсан гэж боддог байхгүй. Тэ? Тийм учраас бас нэг уналтын үеийг бол даваад гарсан. Давж гарах үед бүр ингээд босгоод ирсэн үед бол кино урлагийг босгож ирсэн байхгүй юу? Яг зөв. Тий. Тэгэхээр би болдоод бол би тийм найруулагч боддог, сайн найруулагч боддог. 2000-ад оны дунд үеийг тий бол даахлаа авч гарсан шүү дээ. Тэгсэн үнэ. Би бол тэрийг л мэдэн тэр амар гоё кино гарсан шүү дээ тэр чи тий. Би бол тэрийг бол хэлж чадна. За Загдын Батболдох. Тий. Би кино хийгээгүй нэг хүнийг хэлж. Юусоо? Кино хийгээгүй нэг хүн. За. Би Мил кино компани гэд 2 хүнээс бүрддэг байхгүй. За. Тэр хүн маань Америкт байгаа. Тий. Тэр хүн маань надаас хамаагүй хэд их илүү потенциалтай лаг хүн байгаа. Ирвэл би тэр хүн энд ирээд кино хийвэл би нэлийн дээгүүрч гисэн гэдэг мэдэж байна. Тэр кино бишээ. Яг өөрөөрөө тамгалсан кино хийгээгүй. Ер нь кино хийсэн юм уу? Тэгэхээр миний нөгөө энэ микроны боссыг хийсэн. Би тэгэхэд чинь зохиолын бичиж продюсерлсан байхгүй.
Микроны босоос ээж надад гэрлээ чи гэдэг хийсэн те. Тэр хүн байгаа байхгүй. Яг миний хам байгаа байхгүй. Америкт байгаа. Окей. А тэр хүн бол би хэлж чадна. Ирээд яг жишээ нь халуун борог хийсэн бол бүр амар хин. Тэрийг бол би мэдчихээн. За нэрийг хэлээ яхаа. Лав жаргал хүн байгаа. Манай ангийн миний хам байгаа. Тэ. Тэр хүнийг би бол шилдэг 5 найрлагчд бол оруулна. Потенциалтай гэж потенциалтай би өөрөө мэдж байгаа учраас би тэр хүнийг оруулж байгаа. Энд чинь нөгөө таны өөрийн хувийн юм. Миний хувийн шүү дээ. Зөв. Тийм. Окей. Тийм байгаа. За 2 хүн. Тэгээ би хэнийг одоо бас гоё найрладаг одоо хин Сэнгэ дуртай би бас Сэнгэ дуртай. Сэнгэгийг метафорлах те илүү тэрийг барьдаг те илүү нөгөө уран сайхныгаа илүү барьдаг. Би тэр дуртай. Зөв. Тэ. Тэр нь болохоор надад амар гоё. Би тэрийг бас өөрөө хийж чаддгүй. Тийм учраас би тэгж хийж чаддаг хүн дуртай. Тэгээ яалчгүй мэдээж бол энэ одоо яалчгүй одоо цагийн киноны нүүрэг авч явж байгаа одоо яг коммерчест киноны нүүрэг авч явж байгаа энэ Тамирад бол би хэлнэ. Тэгээд аав нь хэлнэ. Батулцын яг бол би бол зөвхөн кино найруулсан ч гэсэн тулгадаг байхгүй. Тийм. Батулцын яг бол би бол миний айдл шүү дээ. Би ч Батулцын хагастай Батулцын хажууд суугаад Батулцынхтай би боломж байл бас нэг кино хийж үзэхээс л гэж боддог. Би харин боломж явах юм бол подкастаа ярилцах суухаасаа гэж мөрөөддөг. Хэрхэлгүй дээ гэж байгаа нэг юм. Би ихтэй одоохондоо Батулцын ахыг өөрөхөд би өөрөө дэндүүж бол байна. Тэр нь бол. Доогоож нэг 100k subscriberтай болоод Facebook дээр нэг 200 мянган дагагчтай болчиход дараа нь нүүр бартан би зүгээр очиад шууд дагуулад ирэл гэж боддог. Тэг. Одоохондоо бол зориг хүрхгүй байгаа. Тийм. За та 4 хүн ирэлч үү 5 хүн ирэлч үү? 5 хэлжлээ шүү дээ. Загдийн Батболд ах. Тэгээд танаа найз. Тий. Тэгээд Сингэ ах. Тамираа. Батулцсан. За. Тийм байна. Яг энэ гэдэг л. Тий. Би юмслээ лөө. За та кино нэг ховор үздэг гэдгсэн шүү дээ. Хамгийн сүүлд сэтгэлд үлдсэн тийм гоё кино юу вэ? Интерстеллар. За боловч та 10 жилийн өмнө кино. Тий. Тэрнээс хойш кино үзег юм уу? Гэхдээ ер нь тэрнээс хойш таны сэтгэлийг кино татаагүй юм уу? Татаагүй. Өөр кино би нэг үзэж яг яагаагүй. За тэгвэл Монгол кино. Ахигч мэрж мүлдэж байгаа л гарах штэ хоёлаа. Одоо тэгэхээр гайгүй нэг 2 цаг л дотоо энэ даахаа. Монгол кино ч одоо хамгийн сүүлд яг тийм Тэгэхээр тулгч яхаа. Манай ивент итгэж Гормегийн би гоё нөө. Гоё юм байна уу? За. Зүгээр энийг уух гэж яриад байгаа юм шүү. Тэг яриан чухал биш, энийг уух гэж чухал байгаа шүү. Хөрөгч дүүрэн байгаа хаа. Хоёлаа одоо эндээсээ бүх юмаа ярьж ил гарна штэ. Яагаад гэвэл дахиж над тантай ярих боломж олдохгүй байх. Тэгээд усаа юу гэж асуулаа? Монгол кино тийм Монгол кино. Сэтгэл хамгийн их сэтгэлээс гарахгүй боддоо л явдаг. Би зүгээр юуг төгсгөл сүлд нөгөө бүсгүүд дээр очив би. Бүсгүүд дээр очих надад таалагдсан. Тэгээ би найрлагчд нь хэлсэн. Таалагдлаа. Чамд гэхдээ ингэж хийн гэж би бодоагүй гэх тээ. Чи сайн байсан. Ингээл гоё тийм гоё мэдэрч хэлээ. Тэ яг хүний нэг сэтгэлийн юм гоё яалаа. Тэрнээс тэр нөгөө хорд морд надад нэг сонирм бишээ тэ. Хорд мордон сонирм биш. Зүгээр яг тийм нэг тийм сэтгэлийн нэг тийм юм яваад байгаа шүү дээ. Мэдгүй. Тэр маргааш нь бодогдсон уу? Маргааш заргааш нэг сүрт бодогдог байх хоёр. Зүйл тооцохгүй. Мэдгүй яг тэгж яг тийм. Танд 2 хоног бодогдсон киног л олё идэхүү хоёлаа. Жишээлбэл би Шаргийн киног бол бараг 7 хоног бодож явсан. Би тэр киног би үзэхгүй гэж бодож байгаа даа. Яа. Мэдхгүй нэг тийм яах л гэж бодсон би одоо тэгж амар яасан. Тэгээд би тэгтээ лаг л болсон баг л та. Эргэж ирэхгүй намрыг бол нэг 2 3 хоног бас бодож явсан. Эргэж ирэхгүй намар бол надад байсан. Эргэж ирэхгүй намрыг би үзээ. За яг тэр шиг нэг 2 хоног бодлоос гарахгүй явсан кино. Яасан заавал хүн ингэж тамлаа. Цаашаа угаасаа эрүү шүүлтэнд орж байгаа шүү дээ өнөөдөр аригуун гэдэг. Үнэн хэлж гэдэг. Байцаагчтай үнэн хэлж, аригуундаа үнэн хэлж. Яг үнэн хэлэх яг тэгээд яг тийм кино яг одоо орж ирэхгүй байна. Эргэж ирэхгүй намар бол надад амар гоё нэг тийм гоё нэг гоё байсан. Нэг гоё нэг тийм юу юм шиг тэр нэг гоё байсан. Обисаа
Таага боддоо. Би одоо жишээл халуун бороо гэх киног үзлээ. Би маргааш киноны талаар бүр тэр чигт мартчихвал танд юу ямар ах вэ? Одоо би зөв хүний бодлыг таахгүй ч мэдэхгүй шүү дээ одоо. Гэхдээ ямар ч юм байдлаар та бол хүнийг сэтгэлд нь юм үлдээч гэсэн найруулагч хүн чинь тэгж л бодож байгаа сте тий. Бод хүсдэг. Тэгж кино хийж чадвал би амар гоо жаргалтай байна. Тий. Тэгээ би таныг жаргах гэдэг штэ. Таны халуун бороогийн кино чинь маргааш надаас миний бодлоос салахгүй ингээд явахаар байгаа байхгүй юу? Тэгээ таны бодлоос салахгүй нэг кино хэлчихэлтэй хаа. Гэхдээ яг сүүлийн үед би за сүүлийн үед мэдээ жил өнгөрсөн жил уржнаа. 2 хоног. Мөөги гэдэг найруулагчийн сэтгэлээс гарах кино хаа. Би ер нь подкаста ууж байгаа төгтөлж байна. Гоё юм байна. Гоё юм байна уу? Гоё юм байна. За ирүүлээ бол таныг ингээл гэвэл заахаа дараагийн асуулт. Юу вэ? Би яг ингэн дээр яг ингээд уугаадсан чинь гоё ороод шүү дээ. За яа нэг нахаа. Яг ингээд яг ингээд гаргаад өгч гэсэн чи юм байхгүй байгаа байхгүй юу? Тий. Эргэж ирэхгүй намар бол надад амар гоо таалагдсан. Маргааш нь бодсон уу? Нэг өдөр үзэл 2 жилийн өмнө л тэр хаа мартчих үлдээл тэр кино 2 жилийн өмнө л шүү дээ. 2 жилийн өмнө жилөө. Тий. Эргэж ирэхгүй намрыг бол би бол бас миний сэтгэл бол юм хийсэн хит хоног бодож явсан. Байсан. Тэгтээ маргааш нь би тэгж бодоогүй үнэ л бодоогүй. Ямар ч сан тухайд амар гоё нэг тийм гоё мэдрэмж авсан. Нэг гоё мэдрэмж авсан. Тий. За боли гадаад кино 2 3 хоног бодоодсан. Интерстеллар ядаргаа тийм байсан. Интерстеллар би үзчихэд би юу хийдийм бэ? Мөөг болчихжтэй л гэж бодсон. Чиний тархич ажилтгүй юм байж тэл гэж бодсон. Хар нүхний онлын талаар ихтэй нөгөө дээрүүд Орсын нэг кино байсан билүү юу лээ? Мэдгүй. Өстө мэдгүй. Намайг хүмүүс нөгөө кино амар бага үзчихнэ гэж шүмжлээд дээ. Би яг нөгөө нэг Холливуудын кино ер нь бол жоохон цөөхөн үздэг нь үнэн. Гэтэ би Орс кино амар их үзэх дуртай. Та Орс кино үздэг үү? Орс кино үздэг. Би гэхдээ ер нь кино баг үздэг л гэж. За тийм ээ. Тий. Тэгээ кино баг үздэг. Муухай юу юм тий. Хамаг юм хаагаадах юм ерөөсөө. Би зүгээр л одоо ингээл би аль болох нөгөө мэдрэмжээрэл юм хийх гээд чийдэг. Ямар нөгөө та бол кино үздэг, кино хийдэг л юм уу? Үгүй тэгэхгүйгээр одоо тэгэхэр чи амар лаг маг юм шиг болох гээд солиороод байна шүү дээ. Зүгээр тийм кино үзээ залхуу гэх юм уу нэг тийм л баг ер нь. Заавал ингээд нөгөө тийм кинонд нэг үзэж чаддгүй юм ер нь үздэггүй юм. Тий. А би гэхдээ юуг бол амар үзсэн. Нөгөө сериал Слава Пацана. Слава Пацана. Breaking Bad-ыг бол амар үзсэн. Breaking Bad уу? Тэр бол миний амар номер 1 сериал. All time уу? All time. Йоо, яаж тэгэж бариад идё. Тэр бол тасраг. За тийм байна. За ахын хувьд бол тийм байна. Ахаас ч бас үг унахад бас хэцүү юм биш. Би бас таныг бас амар гоё өстэй алгадаад явчих юм баг гэж. Би нөгөө бас яг үнийг хэлэхэд нөгөө мэдлэг жаахан муутай юм киноны тал дээр. Хөөштэй таа чи гайгүй штэ. Мэдлэг амархаар муутай. Тэгээд хүн юм ярихаар чимээгүй л явж идэв. Тэгэл мэдхгүй хинээс хаашаа мэддэг хинээс зүгээр чимээгүй л ингээл би хүнтэй амир кино мань ярьдгүй шнэ гэсэн. Киноны ирээдүй киноны хаана яваа дээр юм уу доор юм уу нэг сүртэй ярьдгүй шнэ. Тэ. За мөөгийн ахын хувьд бол шүү дээ. Найруулагчаар ажиллаж ирснээс хойш ерөнхийдөө хийсэн кинонуудаас хойш таны амьдралд хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн кино ямар кино вэ? Би 6 онд сургууль төгссөн байхгүй найруулагч анги. Тэгээд 8 онд би нэг бас залуучууд Mongolian Pie гэдэг кино байсан. American Pie гэдэг шиг. Америк билүү гэдэг шиг. За Mongolian Pie гэдэг тийм залуучуудын кино хийсэн байхгүй юу? Тэрийг би тэр чинь зүгээр ингээл юм залуучуудын ахуй кино шүү дээ. 2 жил хийсэн байхгүй. За мөнгө байхгүй заа. Мөнгө байхгүй. Нэг юм хийгээл киного жоох явуулаад тэгээд дахиад нэг өөр реклам юу гэдэг те бас нэг тийм нэвтрүүлэг дээр хийж мөнгөтэй болоод тэрийг хийгээл ингээл хийж жагаад 2 жил тэр киног бүтээж дуусгаад тэгэд өргөө кино чатар дөнгөж нэгжилээ. Тэнд киногоо өгөөд 4 хоног гараад бууж исэн кино байхгүй юу? Тэр сонсоогүй юм байна. Харин тэнд сонсоогүй. Одоо хаанаас үзэх байхаа? Дэлхийд байхгүй кино дэрч.
Йоо одоо байхгүй байгаа одоо. Би одоо манай нэг найзын ноутбукэн За дээр тэр кино таны амьдралд яаж өөрчлөлт оруулсан киног ингэж хийж болохгүй юм байна гэдгийг ер нь ойлгосон. юм? За ерөнхийдөө бол нэг юу яасан бэ штэ. Уналт үзүүлсэн кино гэсэн үг байна штэ. Би болохоор ингэж үзсэн байхгүй хаа. Таны амьдралыг юм одоо next level болгосон. Харин тий. Таныг баян болгосон кино чи юм бэ гэд одоо ээжийн дэснэр хэлж тэнгуэл ээжийн дэснэр эхэлж байгаа байхгүй. Ээжийн дэснийг дөнгөж эхэл би мил гэдэг байгууллаад дөнгөж эхлээд тэр киногоор яаж байгаа байхгүй. Мөнгө олж байгаа байхгүй. Мөнгө олоод яа тэгж 2 жил кино хийгээ шатцсан хүн чинь ингэж кино хийж болохгүй юм байна. Хэрвээ комеди хийж байгаа бол тэгээд комедигаа би арай өөрчлөөд тэгээд арай жоохон левел ахиулаад тэгээд жүжигчдийн ансамбл левел ахиулаад тэгээд ээжийн дэсн нэгийг хийсэн. Тэр маань надад нэлээд мөнгө өгсөн. Тэгээд дараад нь би шаардлт гэдэг нэг кино хийсэн. Дээрээс мөнгө өгсөн. Дараад нь микроны босс гэсэн. Бүрх мөнгө өгсөн. Яг ингээл ахаал яваадсан. Уусаа яг алснууд нь л байна л та. Тий яг би ч гэсэн танд тэнд чи мөнгө өгөөл явж исэн юм байна. Бүгдээр нь мөнгө өгсөн. Намайг тийжээгэл явж исэн юм. Ээжийн дэсэн хоёрт бол нэрээ мөнгө авъя. Өстө тасн мөнгө байна уу? Ээжийн дэсэн хоёр микроны босс тэр мөнгө авъя хаа. Тий яг тэрэн дээр бол 3824 мянга хаа. Аваа. Тэгээд яг тэр шиг тэр хоёр кинонд бол надад бол кэш гэсэн. Тэгээ би мөнгөтэй болж болох юм байна гэж бодсон. Тийм мөнгө өгсөн авсандаа биш гэхдээ яг одоо нэг халуун бороо кино бол хүний нэг сэтгэлийн нэг юм цангааг тайлна гэх юм уу те. Тэрийг бол та харин өөрөө хүмүүст нэг мөнгө өгнө гэдэг шиг юм өгсөн бэлээ. Та намайг одоо ингээд олон жил авлаа гэдэг шиг тий. Олон жил авсан. Та олон жил тэрийг саалгаж байхаа. Одоо буцаага та нарт нэг жоох юм гэсэн өгч байгаа. Жоох юм тий. Тэр жоох юм өгж байгаа киноч юм бол халуун бороо байсан шүү. Тий. Үнэхээр гоё байсан. Окей, баярлалаа. За хаа. Подкастын маань одоо boss level эхэлж байна. Boss level тийм үү? Boss level. Фүү. Яадаг юм бэ наа чи? Мортлоор бол шоккан дээр ирлээ. За. Монголын орчин цагийн хамгийн шилдэг 5 кино. Таны хувьд шилдэг гэхээс илүү таны дуртай 5 кино. Тэний дараагийнхнаас байхаа. Би бодлын улгаач дуртай. Тэгээд 5 гэсэн үү? 10 шүү дээ хаа. Даавалта шахаад. За ажгаар. Би яг одоо ингээ ер нь киног ингэж юм яаж үзээгүй байгаа хгүй ингээд жагсааж магсаач гэдэг ч юм уу тийм үзээг болохоор яг ингээд толгомдоод байгаа хгүй. Үгүй ахаа жагсаах шаардлага байхгүй. Дээр доор байх нь хамаагүй. Дээр доор хамаагүй харин тий. Таны дуртай 5 кино 2000 оноос хойш. За аль энийг над нэг хөөсгүй гэдэг өгч. Зүгээр ярьж. Юу байлаа? Олон дүүнертэй. Би яг нэг 2000 тэр яг 2000 оны тэр нэг болдог хитэн кинонд бол амар дуртай байхгүй юу? Сайн амьдрал нь. Сайн амьдрал нь аз жаргалтай bad boy. Биш ээ тэр биш надад сайн амьдрал минь бодлын улгаач. Бодлын улгаач. Биш ээ. Бодлын улгаач юм болдаахын кино биш шүү. Боолын гэрээ. Боолын гэрээ. Тэр хоёрт бол амар санагддаг байхгүй юу? Тэгээ би ийм кино хийхээсэн гэж боддог байхгүй юу? Ер нь яг ийм комеди хийж байгаа л яг ингээд те ингэж гоё хийхээсэн те. Экшн хийж байгаа л ингэж гоё хийхээсэн. Яг тухайд би яг нөгөө нэг тэр бүтлгүүттэй кинонуудаа хийсэн 2 жил хийдэг бүтлгүүцэн кинонууд тэр хийжсэн байхгүй. Тухайд тэр яг ийм кино хийсэн л гэж боддог гэсэн байхгүй. Тэгээ яг тэрийг үзэх дуртай. Ганцхан кино гарсан шүү хаа боолын гэрээ. Баярлаа. Ямар тэнийг юм бэ ингээд шигшээ тамаа гэдэг чи гарааны 5-ыг гаргачих гэсэн чи. Гарааны 5 сэлгээтийн нэг ч болно шахаа. За. 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 За.
дүүмэл тасраад очихгүй бол та зүгээр бодчихлээ. Сериал ордог байхгүй юу? Орохгүй шүү дээ хаа. Дэлгэсэн юм. Дэлгэцэн уран бүтээл. Дэлгэсэн уран бүтээл тий. Бодлын болгоч орох юм орохгүй махаа. Бодлын болгоч яг ингээд яасан чинь Төр байж явах юм уу? төр байж. За. Сэлгэнээс орж магадгүй тэр чинь. Сэлгэнээс орж магадгүй. Би ямар кинонд хэлээ? Хүмүүс амар дургу байсан юм аа. Тэр нь зэнд амар дуртайс. Оо тийш дээ. Тий. Хүмүүсийн дургу мургу орлох олоог молог падлиж баг. Харин тий. Тийм учраас Таны нэг юм. нэрлж явах. Нэрлэх кино. Өө. Ерөөсөө ингэ бодож үзэж байгаагүй болохоор яг ингээд шууд дэлгэх гэсэн чи яг орж ирэхгүй байгаа байхгүй. Аа хинт ч орж Тий. идэх байхаа. Та зүгээр хэл. Илүү жижиг гарна штэ. За би одоо ингэж яагаад үзье л та. Тий. Тэгвэл яг орж ирэхгүй шаад. За эсрэгээр нь битээ асуугаарай. Тэр нь дараа штэ хаа. Тэр битээ дэрийг нь асуугаарай. Би одоо айгаад идэв шүү. Монгол би өөрөө хогийн кинод учраас Бааха таны кинонд хогийн гэж хэлэхгүй байхаа. тийм Таны учраас кинонуудын сиквелүүд л хогин штэ. Нэгдүгээр ангууд бол уусаа бест штэ. Бид нар бүгд амар хайртай. Ээжиндээсэнд хайртай юу хайртай. Микроны босс хайртай юу хайртай. би яг харж байгаа хэлэхгүй бол яг толгойд орж ирэхгүй байна. Үргэлэг нэгд бол би дуртай. Нэгд Топ 5 ч орох юм орохгүй маа. үргэлэг нэгд бол дуртай. Би яг ингээ харцааг яг таарлтангууд нэлээд юм л дээ. Оо хуучин 2000-аас хойш гэсэн тий? 2000-аас хойш. Аа 2000. Өмнөх рүү бол тэгэл алтан үе муу болж штэ. За тий. Алтан үе гэх юм бол тэгэл амар амархан штэ. Тань руу нүж явна гэж хэлнэ штэ. Оо нөгөө юу? Оо нөгөө нэг Орос зохиолор хийсэн кино чи юу лээ? Нөгөө нэг ялтын тоглоод байдаг. Нөгөө юуны юу? Бурхан өршөөгөө. Биш. Төшмөлийн үхэл биш үү? Тий, биш төшмөлийн хөл биш. Нөгөө За. Явуул юм. Хм. Явуул юм би дуртай. Аа. Тий. За хоёр кино. За хоёр кино олчлаа. Боолын гэрээ, явуулын хүн. Явуулын хүнд би дуртай. А тэгвэл тэрний хийц мэдс нь бол би нэрийг баг болгосон дуртай. Тий. Та бас гой сонголт шүү. Тий. Сүүлийн үед маш Тий, баг болгосон. төрөн орж ирж байна да. Тий. Би ер нь дуртай. Заахаа 3 кино болсон шүү. Яаж иж хоёр хэлж шүү. Өөрийнхөө киноноос хэлж болно шүү дээ. Яах. Юу микроны боссыг хэлдэг хаа. Яшгүй. Комеди кино яагаад хүмүүс ерөөсөө хэлдэг. Хүмүүс нэг юм топ 5 гэхээр заавал нэг амар драма, амар тийм арт хаус кино. Комеди гэсэс нэрээ юу гоё штэ нөгөө би оруулан тэрэг. Памагитын нам нэг. Тий. Нэг гоё. Нэг. Тий. Нэг бол гоё. Би тэр шиг киног чаддаг байгаа. Та таны кинондас л Памагитын намтай өрсөлдөх кинонд байгаа. Чадаагүй байгаа. Тий. Тэгээд би даахах бол тэр бол гоё хийсэн. Гоё кино. Тий. За дөрв болцсон уу? За нэг. За галзуу ганц. Та одоо бойлтой топ 5 дээр ингэж. Үгүй би одоо гол нь яг ингээд гаргаж үзээг болохоор би хэлж чадахгүй байна өөрөөгөө. Дараа нь одоо юу болно гэж бодож байна хаа. Хоёулаа эндээс зүгээр гарах юм дараагийнх дээр гарч ирж штэ хаа. Намайг яадаан бэ? Манайхан бүр гайхаад шиг энэ мөөгийн ах чи юунд ч ордгоо байхгүй. Би бүр миний подкастт орсонд амар баярлаад би энэ ахыг би энэ ч мөлжөөд бүр өстө бүр ясаас суулгаж гаргана заяа. Ясын цайлгана гэдэг шиг шахаж байна. Яагаад гэвэл дахиад мөөгийн ах юмд орохгүй байх хэвс. За чарэнд. Яна одоо топ 5 дээр ингэж гацж байгаа юм ч одоо. Үгүй яг үннийг хэлэхэд би ингээд ерөөсөө тийм бодож үзэж байгааг болохоор яг ингээ гаргая гэсэн чи байдгүй. За би халуун бороо оруулчих. За халуун бороо оруулчих. би ч гэсэн санал нэг байна.
Тий. Тэр таны түрүүний хэлдэг нэг отхон хүүхдтэй хайртай байдаг шиг хамгийн сүүлд үзсэн кинонд би ч гэсэн амар хайртай байна. Аюу гоё киносэн. За, мөвгийнхын топ 5-ыг бүгдээрээ сонслоо. Тэгээ манайхан гоё монтажн дээр доор нь зураг мөргийг оруулаарай. Яна ч та дөнгөж нөгөө энэ дээрээ ингэж амар удаа. Гүй би ингэ бодож байгааг болохоор амар эвгүй байна нэрээ. Тий. За нэг тулгаж яхаа. За тулгаад мөвгийнхаа хамгийн хараал идсэн шит 5 киног сонсцгоё. Хилээстэй дөрөв гэхдээ би нэг өөрөө 2 киног оруулаад хэлээгүй тэр чи би сонсоогүй. Хоёлаа энэ дээрээ л ярих гэсэн. Тийш дээ. Одоо би ингэж зөө. Миний 2 кино. За. Тэр ээжийн дэсэн 2 Made in Улаанбаатар би Big Fish хийсэн. За 3. Тэнгүүтээ нөгөө чоннууд байгаа. Ямар чон? Нөгөө агчин чоннууд лүүлээ тэднэр байгаа. Таны кино юм уу? Үгүй миний кино шүү дээ. Биний дургу кино. Байж байгаараа аригчин чон уу? Юу лээ? Аригнаас гарсан чон. Тий. Оо. Аригчин чон гэхээр одоо энэ манай фантастик кино юм. За аригнаас гарсан чон лээ. Тэр кинод би дургу аим. За. Тэнгүүтээ аригнаас гарсан чон чинь тэгж ирэл франчайз кино шүү. Тэр намайг 7-8 ангитай шүү. Тэнгүүтээ нөгөө юу лээ? Шинэ үеийн нэг цэргүүд мэргүүддэг дөргөөд бол. Яг тий. Тэр тав байна да. Эхний ээлжинд орж ирж байгаа надад бол тий. Ямар Валери шит 5-ыг бүр 30 секундын дотор тавлыг хэлж юм. Гэхдээ чи надад тэгээд топ 5-ыг бараг 30 минут бодлоо ш та сая. Замдаа ягараа гэжсэн байхгүй тэр чи даалгавар үү. Тэгэхээр чи би ч одоо юу гэдэг вэ? Өөрийнхөө 2 киног нэрлэж тий. Өөрийнхөө 2 киног нэрлэж байгаа. Тийм. Ер нь бол нөгөө таны сүүлд хийсэн 2 кино ч юм бол байнгын хилдэг хүмүүсийн кино. Ер нь бол нөгөө манай шитийн баг нэг гол листтэй аха. За. Тийм. За тэгээд ерөнхийдөө өнөөдөр манай подкастын маань дугаар өндөрлөх тийшээ хандж байна. Окей. Тийм. Танд хэлж яриаггүй юм юу байна? Хэлж яриаггүй юм уу? Одоогор юу бах та тэгээ би л яварчсан. Хэдүүлээ гой ингээд киногоо манайхан монголчууд киногоо одоо би одоо нэг бодлоор ингээд Монголын киног авч явж байгаа үзэгчтэй баярлаа гэж хэлдэг. Тэ энэ кино театруудын 50-аас дээш хувийн монгол кино өөрөө эзэлдэг, авч явдаг. Монгол үзэгчтэй баярлаа. Тэгээд би яг жишээ нь энэ үзэгчдийг барьж чадж байгаа кино уран бүтээлчтэй бас баярлаа гэж бодож байгаа. Мяа бол тэгэхээр кино урлаг унаалгаа үгүй шүү дээ. Тэ? Би бол хөгжиж байгаа гэж бодож байгаа. Хөгжиж байгаа шүү дээ. Хөгжиж байгаа гэж боддог. Тэгэл хүмүүст янз бүрээр л ярьдаг. Тэр нь хамаагүй. Тэгээд энэ кино театрууд байгаа орлогын 50-аас дээш хувийн монгол кино бүрдүүлж байгаа. Тэрийг нь бүрдүүлж хийж чадж байгаа уран бүтээлчтэй бас би баяр хүргэе гэж бодож байгаа. Тэ? Тэгэхгүй бол ингээд 50 40 48 гэл доошлт болно шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхгүйгээр яг ингээд барьж явж чадж байгаа би уран бүтээлчтэй бол маш их баярлаа. Тэгээд кино үздэг, кино урлыг дэмждэг ард түмэндээ баярлалаа л гэж хэлдэг. Болог ахаа одоо 30 минут байгаа. Шаха. Энэ Монгол киноны энэ босс мостэй хэсэг дээр яагаад нэг юм өдрийн гигийн цагаан өдөр нэ арх угаад виски уугаа суугаад идэв юм бэ? Ямар бостой кино дэр? Босстой кино болгон дээр л гарч шүү дээ. Би одоо бостой кинон дээр тэгээ Брюсний босс яриаггүй шаха. Харин тэрэн дээр дэгцсэн юм болов гэж бодохгүй. Зүгээр ингээд нэг юм компани захирал гэл ингээд гарахаар ингээд өдрийн цагаар ингээд тий урдаа нэг виски тавьсан сууж идэв. Тэр яагаад тэгээд идэв? Би яаж идэх вэ? Би одоо жишээ нь та ер нь тэрийг юу гэж боддог вэ? Би одоо нөгөө тэр дүрээл одоо судалсан уу судлаагүй бөөмөд заавал лаг атман бахараад нэг тийм эсвэл лаг босс бахараад тийм виски уух хэвчээ ч юм ясгүй ч юм бөөмөд тийм үү? Тийм. Яста бөөмөд тэрийг би яг нэг та боссын дүрийг нь яаж хардаг вэ? Виски уух уу? Эсвэл хойно 2 хүн зогсож байгаа. Жишээ нь яг таны ард чинь нэг 2 хүн зогсож ийл юм. Та босс бол ардаа 2 хүн зогсоох уу? Би босстой кино хийж байгаа нөгөө боссын босс дээр нэг босс кино босс байсан шорон дээр байдаг нь бол тэр нэг босс болгож ирсэн. Тэ. Тэр тэгтээ энгийн босс байсан тэр энгийн тэ шоронгоос оргоод
хөөгнчээд виски уучаад тэгээд ер нь нөгөө банкныхаа мөнгө зөксүүлчээ буцаад орж байгаа нэг дэндүр байгаа. Би боссуудыг ер нь нэг тийм амар тийм байдгүй байх гэж боддог ер нь. Би яг тийм боссуудаа болж үзээгүй л тэр нь харж үзээгүй. А тэгтээ тэд нэр тийм тийм мэдгүй тэр одоо Америкийн кинонууд чиг тийм солонгосын кинонууд чиг тийм байдгүй л байх гэж бодоод байдаг ш би л. Тэгвэл хаа. Нөгөө Монгол кинон дээр гардаг баян айлын аав нар яагаад энэ хүүхдүүдэд дандаа Америк явуулах гэдэг юм. Ядаргатай гэх. Мэдгүй шүү дээ. Одоо би ч одоо Америк яв гэж загнаад тэгээд явчихд юм болов. Бис хүүхдээ Америк явуулах гэж бодчихлоо шүү дээ. Тий. Тэг би ч нэг Америкт чад загнаад явуулах юм байгаа сте. Загнаад явуулах юм сураасаа л гэж явуулж байгаа чинь. Тий. Манай Монголын кинонд болохоор чи энд юугаа гэдэг Америк яв гэж явуулчихсан юм шиг байна. Мэдгүй. Би одоо тэр хийсэн хүмүүсээс л асуух би яг одоо яадын сайн мэдгүй. Тэгвэл хаа. Монголын цагтаа нар яагаад хүн арахаар загнаад идэв юм бэ? Чи одоо хаана байгаа гэж бодоод байгаа юм бодоод байгаа. Гэхдээ ер нь тийм дарагтаа нар ер нь тийм муухай штэ юм уу? Ер нь тийм цаанаасаа дарга замтай болчтой юм шиг үлээ штэ. Ер нь тий захирж зандрах тий. Тийм ажлын шаардлагаар ч юм уу тий. Тийм болчтой юм шиг үлээ ш. Ер нь одоо дарга нар жишээ нь бүх цэргүүдээ ингээд яг яахын тулд зэгцтэй байлгахын тулд диктатор телеграмд байлгахын тулд ямар нэгэн тийм ширүү аргаар үзэх хэрэгтэй болцдог. Тэгтээ цэргүүдтэйг л тэгж үзэх. Цэргүүдтэй. А тэнгуү чи хүн чинь ингээд тэр цэргүүдтэй л байнга байгаа байхгүй юу? Би бол яг юу гэж боддог вэ гэхээр одоо нэг хүмүүстэй ингээд цагтаа кинон дээр харьцаар амар муухай харьцаад идэв штэ. Энийг бол би хошин шог сууртай гэж боддог. Кинон дээр амар гайгүй юм шүү. Хошин шогийн бүх юм дээр ингээд нэг юм муухай харьцаад идэв штэ. Кинонууд дээр би бол мессеж зөндөө кинон дээр харж байсан. Би л хошин шог дуртай штэ. Би ч гэсэн дуртай. Тий. Гэхдээ кино хошин шог гэж юм шал уу юм шүү. Тий, хошин шог сууртай мөрдөг гэх юм би одоо хошин шог дургуун болов гэж бодохгүй. Дуртай штэ хаа. Байнга л баруунтлынхаа дэлгэцэн дээр хошин шог тавьж байгаараа ажиллаад штэ хаа. Тий. За. Тэгээд өнөөдөр манай найруулагч Мөөгийн ах маань хүрэлцэн ирлээ. Тэгээд битэрийн дунд бол аюу гоё яриа өндлөө. Тэгээд миний хувьд бол анх удаа халамцаа хөтөлсөн дугаар байлаа. Яа тий гоё штэ тий. Хүндэн таарлаад байгаа юм яадаг. Үгүй ээ. Хүндэн тааруулаагүй. Би нэг үлийн ирсэн өнөөдөр юу ч идээгөө тэгээд нэг тантай ганц бие тулаа гэсэн чи тэгээд араас нь 2 3 пив уугаад. За. Тий. Ерөнхийдөө бол аюу гоё дугаар боллоо. Би тантай бас ярмаар байсан бүх юмаа ярьлаа. Тийм. Тэгээд би бас таныг нэг халуун бороо гэдэг кино хийсэнд амар баярлаа гэж хэлье. Тэгээд цаашдаа ийм хүү кино үнэхээр нөгөө нэг түрүүний хэлсэн шиг мөнгөө олж чадчихвэл ийм хүү кино сайн гэрэй гэж хүсэж байна. Тийм. Тэгээд подкастын маань хаалтын үгийг зочиндоо үлдээдэг баа. Хаяа. Одоо тэгээд мэдгүй ямар ч ой sorry хаа түр байжаар бэлгээ марцсан байна. Манай энэ нөгөө Gourmet компани чи тасарлаа бай. Би одоо хоёул үргэлжлүүлсэн шүү дээ хаа. Юу? Кофе. Окей. Ийм юу кофе байгаа. Тэгээд Pago гэдэг энэ юуны дээд сортын жуус гэсэн. За. Энэ идэг би яа. Энэ доод сорт ихний уут өчөөрөө гэдэг хэлээл байгаа. Тэгээд өгөөгүй л байна ингээд та сайхан карманда бүгдийг хийгээл байхгүй ш салцсан. Карманда гэл гардаа хаа. Гарахтаа. Ямар ч ясаа хаа баярлаа. Тэгээд өнөөдрийн дугаар аюу гоё боллоо. Тэгээд хаалтын үгийг зочиндөө үлдээсэн шүү дээ. За юу гайлж хаана. За. Гэхдээ нөгөө ямар нэг юм хийхэд өөртөө үнч байгаарай. Үзэл бодолтой үнч байгаарай. Хайртай үнч байгаарай. Тэ? Гой үнэн бай. Тэгээд хэдүүлээд бити хүн тааруулж амьдраарай. Би бол дэрэг илүү боддог. Би нэг айл болох хүмүүстэй харьцахтай харилцаагаа бол яг тийм дураараа байдаг. Том дарга байна уу, цэрэг байна уу, босс байна уу, бөөс байна хамаагүй би яг ийм дураараа харьцдаг хүмүүстэй. Тэгээ яг тэр харьцаагаараа би хүмүүстэй амар гоё дотнос чаддаг. Тэгээ би яг тийм хүнтэй ингэж гоё хэдүүлээ харилцаанаас харилцаа үүснэ. Хэдүүлээ гоё. Яа тийм амиа хичээс үзэл байж болно хүнд. Гэхдээ хүн өөрөө жаргаж байгаа штэ. Хүн өөрөө жаргаж байгаа. Бусдыг хорлохгүй жаргаж ивэл яа тий. Жаргацгаа.
Тэгээ би бас таныг яг хаасан чинь дахиад араас юм юм байсан. Давхар хаачих Нэг гэдэг. юм Тэгвэл чи блог хаачааг үздэг нэг гэсэн. наадхаа нэг юм байлаа. Яг нөгөө тантай ярихад юм амар сайн найзтайгаа ч юм шиг, багын найзтайгаа ч юм шиг. Тэгээ нэг бол амар яг юм ойрын ахтайгаа ч юм шиг юм. Надад амар гоё юм тухтай байлаа хаа. Пианы биш үстэй. Биш. Дүүн бол ийм үү. Согцгороо тэгээд ий уугаагүй гэдэг шиг тий. Тэгээ ер нь бол амар гоё тухтай байлаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг юм тав тэрээр эхнээсээ яг дуустал яг үнэн байсан. Хэдийгээр нөгөө нэг битэр нөгөө тав тэр юм адилхан тайпны юмртай хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр яг манай үзэгчид заримдаа ингэ аригун зочноо хүндлэхгүй байна мэн гэдэг тийм. Би бол яг нөгөө байгаа л юм ер нь бол тэгээ надад бол тантай ярихад аюу тийм гоё байлаа. Эхнээсээ дуустал тухтай. Зааш. Аюу гоё байлаа хаа. Тийм. Тэгээд манай подкастын маань ивент гэвч мөнгө даатгал компани. За тэгээд 88 Films компани маань байна. Stardust компани маань байна. За тэгээд эрч хүчний ус Super Glucose гэдэг ус маань байгаа. За тэгээд Gourmet гэдэг компани PV хоёлоо уулаа. Цаашаа уунаас дээ. Одоо мик дуусна шүү дээ хоёлоо. Хоёлоо эндээс мөлтгиж гараа шахаа. За тэгээд мөг яхта баярлаа. За тийш юу. За баяртай.